За, хай манай Аргагүй энд зөөе подкаст юм шинэхэн дугаар эхэлж байна. Мэдээж уламжлалт ёсороо мөнх таатгалаас эхэлж байна. За, сайн уу? Цацаа. Гомдсон байгаа ч аа. Гарна гэсэн чи гарна. За, пауз юу лээ? Тэгээ яалчгүй амьдралын шаардлагаар тий. Одоо амьдралын шаардлага гэж. Амьдрал үз. Яалч нөө юм болгоо ээлж тараатай яадаг шиг. Би тэгээ юуны тулд нөгөө 5 жил одоо их сурал сурж байгаа лээ тий. Гол амьдралын гол зорилгоо биелүүлэх гээд. Заавалчгүй нэг юмда фокуслах хэрэгтэй болчихдог байхгүй. Харин 6 сард бол камбэк гин тий. Тий. Зүгээр лицензийн шалгалтаа гэсгчл тэгэл. Тэгээ сизон 3-аас эхлээд зөөе маань байхгүй шүү. Тэгээд өөрийнхөө амнаас сонссон бас битсэн тий. Тий. Тэгээд дугааруулган дээр тайлбарлаад авах шаардлагагүй. Чамаг харин нэрээсээ нэг дугаар чамгүйгээр бичгээл доор нь бөө юм болд нь шүү. Энэ наадмыг үзэхгүй ч гэж шиг тий. Би бас жоохон юу ядаргаанд орсон байгаад нүүр мөрөөр юм гараад. Жоохон тийм байна. Ойлгоорой. За. За, ойртоо юу үзв? Нөгөө юугаа үзлээ. Холоп киноны 2 дугаар ангийг үзлээ. За нэгийг бол бүгд мэдж байгаа шүү дээ. Монгол Баян боол хувь гэдэг кино одоо Монгол хувилбар нь ремейк нь. За 2 дугаар анги дээр бол манай гол дүрийн залуу бол угаасаа нэг дээрээ хүмүүжээ дууссан байгаа. 2 дугаар анги дээр яг мань нэрийн нөгөө 1 дугаар анги дээр гардаг байсан шиг тийм заантай, тийм амар ус төрчин хүүхд одоо охин гардаг. Гол дүрд нь нөгөө маш баян. Тэгээд ээж нь болохоор амар шудраг ус төрч юм шиг мөртлөө охиноо бүх юм дээр хаацайлж идэг. Ингээд дандаа нөгөө одоо жишээлбэл шоронд охин 2 жилийн ял аваа шоронд орж явах хүртэл гаргацсан. Тэнгүүтээ удлаа юм павильон цэсэнгуудаа юм шоронгийн юм дүрс энтер аваад охинтойгоо уулзж байгаа тийм дүрс энтер авч ард түмний антер хуурж мурдаг. Ерөнхийдөө бол засрах боломжгүй шахуу тийм эмэгтэй гардаг. Тэрийг хин засдаг вэ гэхээр нөгөө манай гол дүрийн 1-р ангийн нөгөө засарч хүмүүжсэн залуу маань нөгөө хүүхний чинь яг нөгөө одоо дундад юу юмтэй дэлхийн 1-р дайны үе юм уу? 1-р дайны үеийн Орос улстай байждаг. Тийм. Тэгээд тэндээс одоо нөгөө хүүхний чинь хүмүүжүүлж эхлээд яг өөрийнх нь гаргадаг байсан одоо зан яг тэр манай залуу бол яг ингээд өөрт нь ингэж үзүүлж өөр хүмүүстэй амар тийм хэрцгийгээр хандж манддаг. Тэгэж ингэж мань хүүхнийг бол засаж байгаа тийм кино болсон мэл маш гоё кино байлээ дээрээс нь. За тэгээд нэгэ бодох юм бол одоо Франц, Орос хоёрын дайны талаар энэ төр харуулдаг. Наполеонтой бүр байлдаж дайн мэн болдог тий. Тэгэхээр нөгөө тэр эмэгтэй бол нөгөө засаршгүй эмэгтэйг бүр засахын тулд маш өндөр төсвөөр тэр нөгөө Труман шоу шиг тэр нэг шоугаа хийдэг. Тий. Одоо паблик шоу биш зөвхөн тэр эмэгтэйг засахын тулд тийм шоу бүх юмыг тийм шоугаар хийж байгаа юм. Тэгээд айгүй гоё болсон мөлий. Тийм. Тэгээд бас 1-р анги шигэл болчих болов гэсэн чинь арай өөр. Тийм. Тэгээд тэр хоёрын хоорондын коннект нь цаашаа яахыг одоо 88 фильмээс үзээрэй. Тийм. За, өөр ямар кино үз? Өөр нөгөө барахгүй байгаа Venom 3 үз дууслаа. За. Тийм. Тэгээд ер нь бол одоо нөө наал гээд Venom-ийн нөгөө амар том дайсан гардаг. Тийм. Гэтэ мань хүнийг амар голлох одоо вилен байх болов гэсэн чинь тийм байгаагүй нь жоох урам хугалсан. Ер нь бол гэдэг юм амар хэлт юм билээ шүү би нэрээ. Тэгээ хүмүүс айгүйх шүмжилж илээ. Би ч бас ах нөгөө тэх гэдэг. Инста айгүй буруу юм билээ шүү. Яг би хүн тэгээ хэлсэн чинь ингээд сонссон чи амар мохо чихэн чиртэй юм билээ. Тэгээ одоо ингээд чимээг айллах тэрийг ингээд хэлэх юм бол өөрийгөө чагнаал байж хаас. Айгүй мохо сонсогд юм билээ шүү. За тэгээ ямар ч гэсэн Venom 3 болвол миний хувьд бол яг миний хүлээлтэлд бол хүрээгүй. Тий. Venom ерөнхийдөө сүүлийн анги нэ тий. Сүүлийн анги нэлээ. Гэтэ юу пост кредиттэй лээ. За. Тэгэхээр цаашаа яах нь бол мэдгүй. Ямар ч байсан Том Харди ч юм бол тий холбогдох баг. Тий холбогдох гэж баг 3 анги явлаа шүү дээ тий. Холбогдсонгүй шүү дээ одоо болтол. Ямар ч байсан Том Харди бол хамгийн сүүлийн анги гэд мэдэгдсэн байсан. Марвел ерөнхийдөө сүүлийн үед нэлийн толгой ажил болж байгаа юм.
ер нь бол тийм гэж байгаа шүү би сая тэггээгүй. За миний хувьд үзсэн кино гэвэл би Coldplay I Hate Full of Dreams гэдэг тэрний баримтсан киног үзсэн байгаа. Ерөөхдөө бол Coldplay миний бүр all time favorite band таахгүй юу. Би өөр нөхөөс өмнө буруу ярьж байна. Coldplay-ийн гişүүдийг хөхөөс өмнө ерөөхдөө бол бүр заавал тоглолтыг үзмээр байдаг. Ялангуяа би нөө Sao Paulo дээр тоглосон тоглолт тэр бүр хамгийн шилдэг тоглолт нь байхгүй юу. Тэрийг байнга үзэх дуртай. Үзэх болгонд ингээ би ярцаадаг заяа. Дуунууд нь дуртай хүн байгаа даа шүү дээ. За ерөөхдөө бол дуучин бол хүн болгоны мэдж байгаа Крис Мартин. Хүмүүс ерөөхдөө бол Coldplay, Крис Мартинаар аягүй их сайн мэддэг юм билээ. Тэгээ бус гişүүд гэвэл Guy Berryman байна, Will Champion байна, Johnny Buckland. Тэгээ Phil Harvey гээд бас менежер нь байгаа. За ерөөхдөө бол тэдний тухай арын албанд агчны хэр ажиллаж ингэдэг ерөөхдөө бол бас харуулсан байгаа. Тэгээд бас ер нь эртний бичлэгүүд бас аягаа турсан сэдрээр бичлэгүүд бол маш их байлээ. За би нэрээ цомгуудаас нь дуртаад гоё туртаа дуунуудаа нэрлэе гэж бодсон байхгүй юу. За эхлээд Parachutes гарсан. Тэгээ Parachutes миний нөгөө гэрт байдаг гэсэн байхгүй юу. Гэрт цомгод. Тэгээ одоо мөр X and Y бас байсан. Тэгээ нөгөө нэг юм CD-ний нөгөө нэг юм том нөгөө нэг альбом шиг юм байдаг шүү дээ. Тэрэн дээр би Coldplay нэг CD плеерээр анх тоглуулчаад би тэрнээс хойш Coldplay хамтлагт аягүй дуртай болоод мэдэж эхэлсэн байхгүй юу. За Parachutes-с дуртай дуугаа нэрлэвэл Don't Panic миний бүр хамгийн дуртай. За тэгээ хүмүүсийн мэддгээр ерөөхдөө бол Yellow дуу бас нэлээд вайрал л да. За дараагийн болохоор A Rush of Blood to the Head гэдэг. За энэ хүмүүс мэддгээр бол Clocks бас миний дуртай дуу. За тэгээ X and Y Square One би бүр үнэхээр хайртай. За хүмүүсийн бас мэддгээр Fix You нийтлээ бас вайрал болсон. Одоо хүртэл ердөө вайрал болсоор байгаа. Reel энтрээ бас авих явдсан шүү дээ. За тэгээ Viva la Vida гэдэг. Энэ цамгаас ерөөхдөө бол Viva la Vida нь бүр маш гоё дуу. За Milo Zailoto ойлоо. За эндээс Hearts Like Heaven тэгээ Paradise 20. За Ghost Stories-аас бүр Magic миний all time favorite. Би энэ Magic дууг ингээ эхлэх хүртэл ингээ би бүр дандаа ёо гэл. Зүгээр амар гоё. Зүгээр cheap kiss. За дараах нь бол A Head Full of Dreams гэдэг Human for the Weekend гэдэг. Одоо баг 1.2 тэрбум үзэлттэй болцсон явж байна уу те. За Everyday Life цомгоос нь хөтлөөр Charge Troubling Town гэдэг дуунуудыг би ерөөхдөө онцолж байгаа. Тийм миний ерөөхдөө бол туртай бандыг ерөөхдөө бол хүмүүстэй хуваалцах хүсдэг гэсэн. Чи нэг юм хоёр гончтой хүн ингээ хоорондоо юм яриа зогсчихсан чинь хажууд нэг юм хүн нэгдлийн хүн ингээ сонссон зураг мемийг харж ирсэн нөө. Юу ч ойлгохгүй. Би яг тийм байлаа сая. Би чи Coldplay-г бол мэднэ гэхдээ зөв хамтлаг байдгийг мэднэ, алдартай нь мэднэ гэхдээ дуунуудын бол сайн санахгүй. Миний мэдх ямар ч бас нэг Spider-Man-ы анхны нөгөө Spider-Man-ы трилоги альныхын жилийн саундтракийг дуулж ирсэн. Тэрүүгээр нь мэднэ. Би тэгж л санаад нь буруу санааг бол. Таны бас нөгөө нэг Argus бас нэлээд жилийн өмнө нэг Coldplay-ийн доор нэг пост бичсэн байсан шүү дээ Coldplay-ийн тухай. Та тэр өөрөө биш үү? Би биш. Биш үү? Үгүй. Тэндээ нөгөө нэг чиний өмнө нөгөө нэг 5 админтай байсан. Тийм. Тэгээд тэр 5 админы нэг хин блэ нэг залуу байдیں۔ Coldplay фэнс. Тэр биччихсэн баг. Би бол яг нөгөө хамтлаг ярьсных зүгээр хамтлаг хэм бүлэг юм уу NWA бүр амар дуртай. Тийм. Тэгээд одоо яг хипхоп хамтлаг, Америкийн зүүн эргийн хамтлагууд, хипхоп дууч артистууд гэдэг ингээд энтраараа топ 10 хүүд кино гэдэг би нэг YouTube дээр нэг хийжсэн. Тэн дээр бол ер нь бол хипхоп одоо рэпрүүдийн түүхийг харуулсан кинонууд чихэнхэн хүүд кинонууд байгаа гэдэг байхгүй юу? Biopic тийм. Тэгээд Straight Outta Compton гэдэг кино байдаг шүү дээ. NWA. Тэр үзчихсэн үү? Үгүй. Dr. Dre, Ice Cube, Eazy-E эдрийн одоо origin story байхгүй юу? Тийм. Тэгээд одоо DJ Yella гэж байгаа, MC Ren гэдэг юм 5 гишүүнтэй. Хин Eazy-E болохоор доох хүчнэр нас орсон.
Тэгээ одоо 4-8-д байгаа. Доктор дөрөө бол одоо Америкийн хөгжмийн зах зээлийн бол одоо хаан штэ тий. Тийм. Тэнгүүт Ice Cube гэх юм бол тий Ice Cube-тэй одоо хин юу ярих вэ? Бас одоо West Coast-ийн хамгийн агуу рэпрүүдийн нэг Ice Cube-ийн No Vaseline гэдэг диск дуу нь бол бүх цаг үеийн номер 1 диск гэж явдаг байсан. Тэр нь болохоор хамтлаг NWA бутарсны дараа Eazy-E болон одоо нөгөө хамтлагийн продюсерт нь зориулж дийсэлсэн тийм диск байдаг хөөхгүй. Бас нөх хөөрхөн хит андуураг бол хөөрхөн хит хитэн кинотой шүү тий бас. Ice Cube үү? Тий. Тий. Одоо 3X-ийн 2 дугаар анги байна. Barber Shop байна. За тэгээд нөгөө нэг Are We Done Yet гэдэг нэг кино дээ шүү дээ. Хүүхдийн кино юм уу? Тэр байна гэдэг. Ер нь бол нэлээд хөөрхөн кинотай. Хамгийн одоо миний Ice Cube-ийн дуртай кино гэх юм бол Boys in the Hood гэдэг кино байна. Boys in the Hood гэдэг кино болохоор John Singleton найруулагчийн найруулсан юм гудамжны кино аахгүй. Гудамжны харуудын талаар өгсөн. Тэгэхээр ер нь бол Америкийн яг энэ одоо 80-90-ад оны үеийг харуулсан тийм хипхоп калчурын харуулсан тийм кинонууд амар дуртай бас. За тэгээд өнөөдрийн манай зочноор бол хоёлаа ингээд топ 5, shit 5 дээр ингээд орчин цагийн найруулагчд гэж ярьдэн штэ. Орчин цагийн найруулагчдын хамгийн шилдэг найруулагчдын нэгт зүй ёсоор орох үс зочин хуралцсан ирсэн байна. Гоё яриа болох байхаа. За манай подкастын ивент тгчээр 88 Films OTT платформ маань хамтран ажиллаж байна. За тэгээд манай 88 Films аппликейшнийг бол та бүхэн хажууд гарч байгаа QR кодоор татаж авах боломжтой. За тэгээд Монгол гадаадын маш олон кинонуудаас гадна маш олон контентууд, за мөн реалити шоунуудыг тус аппликейшнаар үзэх боломжтой байгаа. За манай подкастын зочны хэсэг маань эхэлж байна. За манай өнөөдрийн зочноор бол одоо бидний хүсэн хүлээсэн найруулагч болох Загдын Батболд найруулагч маань оролцож байна. За урилгыг хүлээн авч хүрэлцэн баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Сайн байцгаана уу? За сайн. За өнөөдөр хэдүүлээч урт удаан сэдвүүдтэй дээ. За манай зөөлөн юм асуухгүй дахин жоохон би муутай шүү. За манай одоо маш олон подкастын турш орсон зочдын одоо хамгийн дуртай кинонуудаас одоо дурдах юм бол Боолын гэрээ, Сайн уу амьдрал минь, Гоёлын даашин зэрэг кинонууд бол маш их дурддагцсан. За тэгээд Бурхан өршөөг гэдэг киноос 1-2 дурддагцсан тий. За тэгээд эхнээсэн сайхан ярилцсанаа заахаа. За тэгэхээр эхлээд юун дөрөнд намайг өөрөөсөө подкастт дурж оролцуулж байгаа та хоёртой болон танаа багийнханд бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Нөгөө талаасаа бидний подкастыг үзэж байгаа кинон чимтэн дурладаг, кино урлагч зүтгэдэг бүх хүмүүстээ одоо ингээд сайхан жил ирж байна гэдгийг одоо би хэлмээр. Яг тэгэхээр Монголын кино урлагийн түүхч 90 жилийн одоо ингээд энэ жил болно тийм ээ. Тийм болохоор энэ сайхан жил одоо ингээд хүн болгон сайхан яг нэг тийм аж жаргалтай баяр ойгоо тэмдэглээсэй гэсэн тиймэрхүү үднэс хэлж байна. Тэгээ одоо ингээл одоо үргэлжлэл одоо та хоёр юм подкастт манай үеийн болон манай дээд үеийн олон шилдэг найруулагч нар оролцоосоо гэсэн тиймэрхүү хүсэлтэйгээр тийм сэтгэлдэж ирлээ. За баярлалаа. Баярлалаа. Таны одоо ингэр дээр байгаа Монгол кино гэсэн тэмдэг ба штэ хаа. Энэ одоо юу сая хийлгс юм уу? Угаасаа бүр байдаг юм уу? Энэ ийм түүхт. Монгол кино гэдэг нэг хоёр тэмдэг байд. Нэг нь болохоор яг нөгөө Монгол киноны соёмтой тэмдэг байна. Монгол кино гэдэг дундаа нөгөө соёмтой. Нөгөөд нь энэ нь болохоор зүгээр нөгөө фреймтэй тэмдэг тийм ээ. Ингээд нөгөө 35 мм-ийн хальс чинь бол өөрөө ингээд дөрвөн арааны нүдтэй гэдэг байхгүй. Эргэлтийн араа нь ерөөс дөрөв нэг кадр дээр дөрвөн тэгээд ингээд яг кадраар ингээд хийцэн. Тийм байна. Энийг болохоор би айгүй сонио олж авсан. Би өөрөө нөгөө Монгол кино нэвтрлийн 3 давхар нэг найруулагч нарыг өөрөө суудаг байхгүй. Хуучин найруулагч нар. Тэгэнгүүт манай нэг Арука гэдэг миний бүр багын найз болтоо би чамд нэг гоё юм өгье. Өөрөөдсөн чи юу гэсэн маа энэ нэмдийг өгдөг байхгүй. Тэгэл одоо ерөөлөөр юм уу юугаар нэг л одоо Ахмад киноч нийл зүүж явсан тэмдгийг би одоо ингээл зүүцэн л явж гин гэсэн. Энэ бол ерөөсөө хэвлэгдээгүй. Нэгээс нь нэг 70-ад 80-ад оны илүү үеийн тэмдэг баг. Харин тийм баг шиг нэлээд хуучны. Ер нь бол хальс байх шиг байна тий. Хальсан дээр соём биш үү тий. Тий.
Тиймэрхүү л учиртай. Тэгээ энэ яг би энэ тэмдгийг ягаад зүүдэг юм бэ гэхээр ер нь бол Монголын кино урлагийн гал бол унтраагүй. Үнийг одоо ингээд цаг болон нийгмийн ороо босгоо үед ингээд асар олон хүмүүс киноноос ингээд хойш сууж исэн бол тэрийг одоо галын унтраахгүй ингэж авч явсан үе үеийн киночдын одоо үргэлжлэн би юм шүү гэдэг үүднээс нэг зүрхэндээ тийж явдаг байхгүй. Одоо нэг хөл бөмбөгийн багийнхан байдаг ш тийм ээ. Хойно нэрээ, урдаа бага, зүрхэн дээрээ бага, нуран дээр нэрээ бичдэг ш тийм ээ. Тэгэхээр одоо чи нэр хүндээ үүр, зүрхэндээ бага хадгалаа гэсэн тиймэрхүү өөрөө байдаг ш тийм. Яг тэрэн шиг одоо би энэ киноныхныг бас тиймэрхүү үднээс л ингэж бодож байна. Би бүр нөгөө нэг ам захтнаад байгаа нэг сэдв нөгөө хамгийн эхлээд боолын гэрээ киноноос яри гэж бодлоо. Боолын гэрээ кино бол одоо би одоо ингэж хэлээд байгаа байхгүй. Загдын Батуул гэдэг найруулагчийн нэрийн уудас нь болсон кино би боолын гэрээ гэж боддог байхгүй. Тэгсэн чинь бас яа тгий хэлчихэр өөр бас нэрийн уудас байж болохоц кино байгаа даахгүй. Жишээлбэл сайн уу амьдрал минь бодолтой бүр айконик шүү дээ тий. За тэгэхээр яг боолын гэрээгээс л эхлэе л да тий. За боолын гэрээ киноны санаа хэрхэн төрөв. За тухайн ер нь кино бүтчих одоо акшн сонин сайхан тий. Тэр одоо тэр түүхээс та хуваалцаач. Энэ 2008 оны кино л да. Би нийтдээ 365 хоногийн дотор 3 кино хийсэн. Яасан бэ гэхээр миний анхны кино ч нөө Аж жаргал Bad Boy гэдэг кино. Тэгээ би энэ киног хийгээд байжсэн чинь нөгөө нэг үзэгчдийн давлгаа амар үүсээд араас ингээ амар олон үзээл ингээл эхэндээ нэг жоохон багчууд маань айгүй баярлал үзээлээсэн. Сүүлдээ дунд иргэм насныхан үзээ, сүүлдээ ахмадууд үзэж эхэлсэн байхгүй. Тэгсэн чинь энийг болохоор нэг талаасаа болохоор дуртай хүмүүс нь баярлаад үзэж байгаа. Нөгөө талаасаа болохоор нөгөө нэг сөрөг контентууд айгүй их орж ирсэн. Аз. Наач зүгээр аз. Аз гэдэг сохор юм дэ нэг хүнийг чиг дайрдаг юм гэдэг нөө цогтойжин хэлдэг үг шүү дээ. Яг тийм шиг на болдоо бацсан бол зүгээр азтай байна. Ингээ үзчихлээ. Тэгээд тэгэнгүүт би хэрвээ азтай байсан бол миний next бол худлаа шүү. Амжилт болохгүй. Тэгэхээр за тэгвэл гингүүтээ сайн амьдрал минь гэж хийсэн. Энэ бол цэвэр нөхрөлийн бэлэг. Яагаад вэ гэхээр гайсийнхан бид нар бол яг оюутан цагийн яг нэгэн үеийн хар багын найз нар байхгүй. Тэгээд миний одоо доотлон дүүнэр байна. Акапелла энэ хөтөл мөхтөл. Тэгээд бид нар ингээд уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл гээд ингээд хоорондоо айгүй гоё. Ахаал нөгөө Монголын кино үйлдвэрдрол ингээд бужигнаал ажиллаа игээл явж байгаа л клипний зохиол ярьж байгаа кино зохиол болгоцсон байхгүй. Тийм үү. Тэгэл ерөөсөө нөө хаврын анхны учрал гэдэг дууны клипний зохиолыг ярьж суужснаа. Ерөөсөө кино янгүүтээ сургууль минь баяртай гэдэг дууны клипийг ярьж яснаа кино болгоод. Тэгэл ингээд энийг кино новел хийцээр болгоод ингээд хийцээ. За ингэсэн чи ахаад нөгөө Аз гэжсэн хүмүүсийн 50% налгуулчихгүй юу. Тэгэхээр за тэгвэл нотлол гэдэг шиг боолын гэрээ гэдэг киног хийсэн л та. Ингэж одоо нэг ясандаа яг одоо нэг ясандаа миний диплом л гэсэн л үг л та. Тэгээ багш маань болохоор яг за одоо миний зүгээр өөрийгөө найруулж шийдэж яваа гэдгийгсэн байхгүй. Тэгээ миний багш болохоор Монголын киночд маш сайн мэднэ. Монгол урлагийн гавь сэтгэлдэн алтрын дамдин гэдэг хүн байсан. Одоо нөө мартагдчихгүй намар амьдралын ахиа говь юу цагийн элемент гэдэг цуслангийн найзууд гэдэг амар олон кино хийсэн тийм хүн баггүй. Тэгээ тийм тэр багш шилмэн л одоо намайг тэгж хийсэн. Тэгээд тэрнээс хойш нэг жоох өөрийгөө найруулж хийж ярьж болсон. Тэгээ одоо жүжигчтэй ч гэсэн одоо арай өөр хэлбэрээр нэг ёстой би жанр хэлсэн. Би нөө лирический драм буюу энедми элемент орсон ахын драмаар тийм жанраар ингэж кино хийжсэн бол дараа нөө эмнэлт төрлөөр кино хийж үзсэн. Ингэж л нэг жоохон өөр болж ирсэн байхгүй. Тэгээд тэрнээс хойш нэг жоохон чөлөөтэй ажиллаа хийдэг болчих. За юу амар юу тавчлаа явчлаа юу яана. Дахиад буцнаа. За сайн уу амьдрал минь дээр очие л да тий. Сайн уу амьдрал минь киноч одоогийнхоор бол нэг ертөнцид 3 өөр үйл явдал өрнөд байгаа шүү дээ тий. Тэгээ энэ санааг ер нь яаж бодож олсон юм бэ? Жюль Верн. Жюль Верн.
Ягаад тэгэхээр энийг бол ер нь бол кино новел хийцгдээ. Кино новел хийц. 3 бисрэг зохиолоор нэг бүрийн хэмжээний кино байна. Тэгээ хоорондоо 3 бисрэг зохиолоор. Хоорондоо холбоотойг энэ болохоор драматургийн шугам гэж нэг юм яриад шүү дээ, тийм ээ. Драматург гэж юм уу? Драмат гэж тийм ээ. Энийг болохоор зүгээр юунууд Орсын хэл, энэ бол Орос үг л дээ. Гэтэл энийг хэлэхээр хүмүүс болохоор орчуулах юм бол жүжигний зохиолч гэж яриад байгаа юм. Гэтэл яг энийг болохоор найруулга зүйн үүднээс нь харах юм бол драм гэдэг бол өөрөө тэмцэл гэсэн грек үг. Тэмцэл. Мат гэдэг нь яаж холбож байгаа юм бэ? Тэмцлийн математик гэсэн үг байхгүй. Тэгэхээр наад чинь жоохон ингэж байгаа юм биш үү? Наад чинь жоохон тийм юм биш үү гэдэг ингээд зөрчлийг ингэж жоохон математиктай нь холбож өгч гин гэсэн үг байхгүй. Балансыг харуулж өгч гин гэсэн үг. Баланс нь болоод. Наад чинь арай наад чинь арай худлаа. За наад чинь арай тийм ээ энэ төр гэдэг. Ингээд одоо жишээ нь ингээд зөрчлийн математик л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ 3 драматургийн шугам нь нэг киноны нэг зохиолын драматургийн шугам нөгөө зохиолынхоо драматургийн шугамтай огтлолцохоор энийг бид нар болохоор хонгил үүснэ гэдэг. Драматургийн хонгил үүснэ. Тэгэхээр энэ ямар хонгил үүсэх юм бэ гэхээр энийг киночд болохоор Люмерийн хонгил гэж нэрлсэн байт юм бэл. Энэ Люмерийн хонгил гэдгийг надад хэн зааж өгсөн бэ гэхээр манай найруулагч ах Бадамарагч. Наад чинь болдоо Люмерийн хонгил. Ах トゥ Люмер биш нөө Францын анх дэлхийд кино урлагийг үүсгэн байгуулсан. За ах トゥ хоёр. Тэр хоёрын нэрээр нэрлсэн Люмерийн хонгил. Тэгээд тэрийг одоо та нар санаж байна уу нөө гүүл болоо гүү энэ төр гэдэг нэг кино байдаг байсан шүү дээ нэг дээр үе. Яг тэрэн шиг ингээд драматургийн шугамнууд хоорондоо огтлцдог тиймэрхүү хэлбэрийг барьж ирсэн. Тэгээд тэгээ энэ мань өөрөө аз болж надад буцаагаад камбэк хийх амар том юм болсон л доо. Яасан бэ гэхээр нөө 15 онд эрүүл мэндийн шалтгаанаас болоод кино урлагаас би жоохон хөндөрсөн. Тэгээ байжсэн чинь сайн амьдрал нь 2 хийгээч. 8 жилийн давтамжтай 16 онд би хийсэн. Тэгээ энэ мань болохоор сайн амьдрал нь 2 гэд нөө кино франчайз болоод эхэлсэн байхгүй. Тэгээд сая өнгөрсөн жил би бас ихэ кино франчайз болгоод сайн амьдрал нь 3-ыг хийгсэн залуучууд ирэхээр хийхээ. Гэтэ энэ удаад би хийхгүй. Ягаад гэвэл энэ генерашн болохоор манай хүүхдийн үе ихээ. Тийм болохоор би хүүхдийнхээ үеийн үзэл баримтлал дээр оролцмооргүй байна. Та нар хий. Тэнгээс нөгөөд минь амар олон залуучууд цуглуулсан бөөн сенсац болгосон. Тэгэл нэг яасан юм нэг жоохон мөнгө төрөнд утсан юм уу яасан тэгэл жоохон зогсчих шиг болсон. Энэ хийгээ эхэлсэн байгаа юм байна. Хийгээд мэдгүй одоо яаж байгааг би мэдгүй байна. Тэгээд яг хөө би хийж чадахгүй бол дараагийнх нь үнд нөгөндөө л гэж бодод. Яг хин нэг нь ингээл хийх л баг ингээл яг хөө сайн амьдрал минь кино дээр нэг гоё онцлог байгаа. Амар олон хүний дебют. Тэ. Одоо чинь акапелла хамтлагийн анхны кино. Коктейлийн анхны кино. Тэгээд одоо манай энэ шилдэг нүүр хувиргагч болсон Нараа гэдэг охин байна. Наран туяа Сааны гэдэг юм да. Тэрний анхны кино. Одоо энэ сая 5 баяртай кино хийгээдсэн манай Азаа гэдэг дүүгийн бас анхны кино. Тэгэл продюсер хийгээд байгаа шүү дээ. Тэгээ манай Цингэл гэдэг бас дүүгийн минь анхны кино. Олон хүнд анхны алхам болсон байхгүй. Тэгээ бид нар анхны алхам гэдэг нэр өгөх үү байх уу гэж бодож яснаа. За ерөөсө болий гэнэ. Сайн амьдрал минь гэдэг нэр өгөө. Тэгээ сайн амьдрал минь гэж нэр өгөөд нэг амьдралд хөл анх тавьж байгаа залуучуудын сэдвэр гэж хийсэн байхгүй. Хоёр нь болохоор бас л амар олон залуучуудын анхны кино. Одоо манай төрөө мөрөө биш тийм ээ. Тий. Төрөө байна. Одоо өөр хин юм байдгийг ингээл айгүй олон залуучуудын анхны кино байдаг байхгүй. Тэгээ тийм болохоор энэ сайн бол өөрөө жоохон нандин кино л та. Жоохон нандин кино. Яагаад тэгэхээр энийг бид нар болохоор жинхэнэ лирикл мелодрам буюу яруу уянгийн драм гэдэг жанрын кино байхгүй. Тэгээд яруу нэг комеди, нэг мелодрам, нэг драм ийм 3 жанраар холилддог. Заавал эхнийхээ план дээр юм клоусап планаар эхлээрээ. За тэгээд ингээрээ энэ дэр нэг заавал нэг хайр дурлал гарна, дараа нь нэг заавал бүтлгүү нөхөрлөл комедийн тухай энэдмийн хэлбэрээр гарна. Дараа нь болохоор яг нөхөрлийн мөн чанарыг бий болгоно гэсэн. Иймэрхүү 3 төрлийг ингээ бариад ирэх юм бол ингээ хийгээсэй гэд манай гайсийнхнаас зөвшөөрлөө аваад хийх юм бол болно гэсэн.
Одоо нөгөө киноны төгсгөлт нэг юм бие арьс арзайлгаж төгсдөг юм Монгол кинонууд юм ховор штэ драм кино ч юм уу. Сайн амьдралын дээр чинь ерөөсөө нөгөө жигждийн бэлэгт тэгэл ерөөсөө дуусаа тий. Тэр хэсэг дээр тэгэл сайн амьдрал минь явсан чинь ингээл бүр хамаг нурууны ус босаал бүр нэг. Харин тэрэнд одоо хүн болгонд энэ одоо амар том сабит гэж яриад байгаа байхгүй. Гинт эргэлт. Тэр ерөөсөө ганцхан жигждийн бэлэгт гээл нэг тэр нэг эргэлт ерөөсөө энэ кино бүр ингээд амар өөр төвшөндөө авчиц тий. Тэгээд яг харин одоо ингээд хүмүүс тааралтаараа их сайн амьдрал минь кино чи өөрөө бас үзэгчдийг сонин хуваадаг кино юм. Яаж хуваад юм бэ гэхээр хаврын анхны учрал багшаа би тэнд хайртай сургууль минь баяртай гэдэг нэртэй 3 кино. Тий. Татах хүчнээс дээгүү ангид 7 дил бэццэг мөнгөн анхны дүүлэхэд бас ийм 3 кино. Нийтдээ сайн амьдрал минь өөрөө 6 кино байхгүй. Тэгэнгүүт хаврын анхны учрал багшаа би тэнд хайртай сургуульд баяртай гэдэг энэ 3 кино байхад нэг гар ингэж би эхний хоёрыг үздэг шүү дээ гүйлгчтэй гэж байгаа байхгүй. Тэгээд сургуулийн баяртай гэж үздэг байхгүй юу гинэ. Гэтэл хаврын анхны учрлын фэнүүд байна. Цэнгэл төр хоёрын. Яасан бэ гэхээр навд нэг яг нөө сайн амьдрал мөн дээр нэг юм бид нэг одоо нөө чапигийн тоглосон нэг хэсэг үүдэн ш. Нас тоолохгүй ариун дурлал гэлээ. Тэр ресторан дээр бид нар 3 киног гурвал ингэ авсан байхгүй юу? Тэр нөө ингээл нэг ажилтаа авцсан ингээл юу яагаад дараа нь багштайгаа сохор болзоо хийгээл дараа нөгөө найзгаа барьж авч зодоол энэ төр гээл тэгээ энэ формаса гэдэг нэртэй ресторан байсан. Тэр үедээ бас нэг жоохон үнэтэй жоохон арай өөр тиймэрхүү байжсэн чинь тэдний захирал нэг надад чи ирж нэг цай авахгүй юм манай дээр дайдлаа л да. Яаж юм гэсэн чинь манайх одоо лазани гэдэг хоол өдөр 100 гардаг болцсон гэдэг. Хөө за. Яагаад гэдгсэн чинь дандаа нэг юм жоохон товшод орж ирсэн байна. Нөө нэг сарнагийн эзэн хоол гэдэг. Тэгээд нүүдний чинь фэнүүд болцсон гараад байгаа байхгүй сарнагийн фэнүүд болцсон. Ийм сарна шиг ийм цогдөг охин байх юм ч гэдэм үү те. Тэгээд гэтэл ямар хоол гэсэн чинь нөө сарнагийн эзэн хоол гэхээр хүмүүс ойлгодгоо нөө тогооч нар зөөгч нар нь ойлгодгоо сарна гэж ямар хоол идсэн гэдэг. Цэнгэлийн дүрчин сарна. Тэгээд дэрий жүшин цэнгэл гэдэг хинч мэдгүй сарна гэдгийг мэдэн тийм ээ. Гэтэл сарна юу идсэн бэ гэсэн чинь лазани идчихсэн байхгүй. Би өхрийн мах идтгүү хитрхи том санагдаад байдаг гэдэг шүү дээ. Тэгээ ингээд нөө тиймэрхүү юм болоод ингээ үзэгчт нь ингээ амар сонир хуваагдана. Тэгэнгүүт багшаа би дэнд хайртай дуусаа амар нэгээс нь оюутны давхаргыг ингээ харах юм бол 1 2 дугаар курс болно тийнейжүүд ингээд юу нэгийнхэн бол юунд нэгийнхэн болно 10 жилийнхэн ингээд нэгдүгээр санигийн нэгдүгээр хэсэгт нь бүр ингээд дуралдаг тийм ээ. Юу болтор багшаа би танд хайртай юм. Яг нөгөө хүнд гарууд. Нөгөө нэг оюутан дээрээ ахтай доороо дүүтэд сайхан гарууд тийм ээ. Бас дуун хийт болсон шүү дээ. Тий, нөгөө чи намайг дурлалын хордлого. Тий. Дурлалын гүн хордлого үлээ тий. Тэгээд да яг жоохон юм боддог болсон гарууд нь болохоор гайз яах юу сургуулийн баяртай гэдэг юм явждаг байхгүй. Тэгээд бас ахиад нөгөө хоёр дээр нь бас ахиад үзэгчт нь хуваагдсан. Тэгээ ер нь бол миний эхний кино бол надад бол айгүй том лаборатори болсон л доо. Эхний 3 кино. Яагаад тэгэхээр тэр үед нэг тэгэл сошиал IT технологийн дид бүтц айгүй бага хөгжсөн байсан. Монголд хайт аваа сүр юм байгаагүй байсан. Тэгэнгүүт үзэгчдийн зрителийн реакцийг би ингэж экраны доороос хардаг гэсэн байна. Юудын дизайнстай гүйж орж ирээд ийм том экраны дотолд суугаад зэрдлүү хараа суучна. 1-р энэ дээр тийм ээ. Альсууд бүр болохгүй бол хүн ихтэй үе байх юм бол яг нөгөө проекторын дотолд очиод суучна. Тэгэл тэрнээс сайн, сайлн, муулн ингээд энэ болгоны ингэж хараад яваал. Тэгээ энэ нэг тийм ээ. За тэр тэгдэм байх гэж зрителийн реакцийг тэгж авдаг гэсэн байхгүй. Тэгээ урд нь бол ч яг манай Монгол кино нэгтгэл дээр бол кино үйлдвэрийн хойдолд нэг тусдаа нэг 2 давхар байшин байгаа. Тэрэн дотор 50 хүний суудалтай 4 танхим байдаг. Хуучин кинонуудыг яг гаргаж байгаа шинэ кинонуудыг тэнцээ аваачаад зрителд үзүүлдэг гэсэн байхгүй. Ямар үйлж байна? Яаж нэ?
Иракчийг хардаг байсан. Иймэрхүү. Гэтэл тэр үед бид нар тийм байсангүй театраас л ингэж мэдрэмж авдаг байсан байхгүй. Тэгэхээр сайн уу бол нэг тиймэрхүү утгатай учир шалтгаантай кино юм. Тэгээ миний сайхан оюутан цагийн найзууд одоо манай Гайси Хитман ингээ хамтарч оролцож ирсэн. Тэгэл ингээл янз бүрийн хүмүүс ингээ болсон. Тэгээд тэр нөө жигшдийн бэлэгт гэдэг өгүүлбэрийг одоо их сонир. Нөө төлбөр гэдэг юм л та кино. Одоо жишээ нь зөө ингээд нэг кино үзлээ. Тэгээ 12,000 төгрөгөөр 15,000 төгрөгөөр нэг кино үзлээ мөн үү? Нэгдүгээр тэрийг үзэхийн тулд бид нар гэрээсээ гарч яваад төлбөр төлөөд унаан суугаад кино театр дээр очино. Хоёр тэгвэл тэр пледийг худалдаж авна. Гурав тэгвэл хизээч эргэж олдохгүй цаг хугацааг бид нар үүрнэ. Тийм ээ? Энэ цаг хугацааг бид нар үүрнэ. Тэгэхээр нөө нэг аж аргалын яг юу ялгаруулах ямар нэгэн гормон бид нар өгөх ёстой шүү дээ юм сте. Кайф өгөх ёстой шүү дээ. Яг тийм кайфыг өгөхийн тулд би энийг зорж очиод мөнгөө төлөөд хамаг хайрын цагаа үрээд ингээд үзсний минь үр дүн энэ юм байна гэсэн төлбөрч ерөөс энэ ихгүй. Үзэгч мөнгөө төлж үзснийхэн төлбөрийг бид нар тийм кайфыг идэвхжүүлэх ёстой байхгүй юу? Энэ болохоор киноны зарчим найруулга зүүн хувьд одоо энийг төлбөрийн хэсэг гэдэг тийм үү. Тэгээ энэ зарим хүмүүс яг энэ жигшдийн бэлэгт гэдэг бид нар ингэ төлбөрийн наслбыг нурж өгж байгаа л гэсэн үг байхгүй юу? Тэр бол амар том эргэлт байсан л тий. Иймэрхүү л юм бодоод идэв. Тэгээд одоо ингэ тааралцсан хүмүүс айгүй их тэгж хэлнэ жоохон дип. Жигшдийн бэлэгт гоё шүү. Зүгээр л би нөгөө анх киноныхаа пэйжийг нэшээд жигждийн бэлэгт гэ зүгээр яг ингээд бичээд ингэсчихсэн л амар хүмүүс лайктараа зүрх шеэрмээр болол тэгжсэн. Тэгэхээр тийм зүгээр тэр хоёрхан үг ерөөсөө өөрөө хүмүүсийн бүр зүрх сэтгэлд амар хоногчсон байгаа даа. Одоо хүртэл манай үеийнхэн бас ярьж байгаа шүү дээ. За энэ жил жигждийн бэлэгт шүү гэдэг. Энэ жил төсөн шүү гэсэн утгатай. Тийм. Харин нэг тиймэрхүү юм байна. Тэгээд яг кинонд бол жаргалтай л да, жаргалтай. Би бол сайн амьдрал миний киног хийчихэд нээлтнийхээ орой гэрлөг нэхгүй жаргалтай алхаж харж үлээ. Хүлэн авалт нь болд нь штэ. Тэгээ хүлэн авалт нь ингээ болсоор сайхан хэлэл ихнийхээ нэг үгийг хэлчихэл нэг аяг хоол идчихэл за би харилаа гэд. Шууд хотын гудамжаар гав ганцаар хинд ч өргөө юм шиг сайхан алгаад гэрлөг орой өдөржингөө унтчихвал. За би өөр ахын амруу орчих гээд нөө зөө яриа. Би чи чамаас ерөөсөө ярилцахгүй байгаа юм байна шүү дээ. Өө цагаан тухтаа сонссон сууч тий. За боолын гэрээ кино руу оръё. За боолын гэрээнээс ерөөхдөө бол би дамжаагүй дүр надад маш их таалагддаг байхгүй. За ерөөхдөө бол би дамжаагүйтай ажиллахад хэр байсан бэ? Дамжаа ах бол ярихад амир юу. Ардын жүжигч. Баяуулгийн уран хав. Тийм ээ. Цогцсон илүү. Буянт сумынх. Буянт сумын уран хав тий. Ер нь бол өөрөө жинхэнэ юуны одоо хэмэл ухлайн юу лээ? Зэлмийн удмын гэсэн тийм ээ. Дамжаахын нэг түүх нэг сонин түүхтэй. Одоо жишээ нь нөгөө нэг юун дээр Мөнх тэнгэрийн хүчин доор гэдэг кино ингээд дөнгөж гараад айгүй гоё болоод явж исэн чинь дамжаах нөө тэр Зэлэн Баатрын дүр тоглосон одоо манай Сүхбаатар гэдэг ах байдаг байхгүй Сүхбэ гэдэг гавьяд тэр Сүхбэ ахыг дамжаах хоёул явъя гэд авч яваад нэлээд хоол явж яснаа хоёул нэг юм хиймэл нуурын хажууд дээр очингууд энд юм хазаадл гэдэг нэг юм уусан гэж байгаа. Энэ бол одоо манай кино манай тогооныхны л яриа шүү дээ. Яг манай хүрээлэл ихний л дундах яриа. Энэ бол зрителийн дунд гарсан яриа бол биш. Гэсэн чинь дамжаах Сүхбэ ахтай зүг хоёулаа ингэ сууж байгаа. Одоо нэгэсэндээ Ацэг шүдний зөрөө гэдэг кинон дээр зөрүү гэж кинон дээр тоглодог Сүхбэ ахын дүр байхгүй. Сүхбэ ах байхгүй. Тэгсэн чинь яг хоёулаа нэг шил архиа ингэ уугаад суужсэн чинь дуусгаагүй гэж. Тэр дуусгаагүй учраас тэр хоёр согтоогүй гэсэн үг байхгүй. Тап гэдээ алгатаад унагцсан Сүхбэ. Юу болоод энэ дамжаахаа гэсэн.
чим үү манай Зэлэнбаатын дүр ингэж гаргаад тахтай яад ингэ зодцсон гэж байгаа. Аа. Зүгээр л нэг л алгацсан. Аа. Энэ бол манай гэдэг нь бол хамаагүй. Энэ өөрөө дүртэйгээ ямар муу ажилласан юм бэ гэдгийг сануулгыг өгч байгаа байхгүй. Тэнд нэгт хоёр нөгөө талаасаа гэвэл дамжаахын нэг хэлбэр нь болохоор асар олон кинонд найруулагчаар ажилласан. Нэгдүгээр найруулагчаар. Найруулагч гэдэг бол ер нь бол нэгдүгээр найруулагч гэдэг бол бидний маш том төшөг тулгуур байхгүй юу? Ерөнхий найруулагч бол яах вэ? Ингээл ерөнхийдөө бүгднийг ингэж хэлж гэж байгаа бол яваад өгнө. Тэгэл нэгдүгээр найруулагч нь тэрэн дээр чи бүтэн деталийн ажлыг хийж дуусангуудаа болж гинөө гэхээр нэг ясандаа цэвэр одоо суперуд байхгүй юу? Жинхэнэ ажилтдаг хүмүүс. Тэр дамжаахын тэр хийсэн тийм бүтээлүүдийн харин тэгээд би яг нэг боолын гэрээ гэдэг кино ч өөр аягүй сонио. Эхлээд комеди байсан. Гол дүрд нь BX байсан. Нөө тийм үү. Тэгээд 7 сарын 1 болоод. Аха. 7 сарын 1 болсон чинь би юм BX 7 сарын 1 манай гэрт орж ирэхгүй. Тэгээд за минь дуунчлаарай. Хоёлаа ийм кино хийж та боллоо. Би шууд хэлцэн. Яагаад Монголын залуучууд ийм гачин юм хийж байгаа юм чи хоёлаа эднэрт инээдмийн кино үзэж яах юм бэ? Олон тэнэг болно шүү дээ. Гэж хэлээ би экспорт хийхэ болчихгүй. Тэгсэн чинь хүрлээ ахын нүдэнд гаргалцсан. Одоо тэгээ яана гэл. Продюсер нь чимж. Тэгэхээр яах хоёул өөр юм биш. Тэгээд би эмнэлт кино хийхгүй. Тэгээд тэрэн дээр нөгөө дорж гишүүний хувьд одоо ингээд яг нөгөө нэг гол сөрөг хамгийн гол анти дүр шүү дээ тийм ээ. Хамгийн гол анти дүр. Тийм учраас тэр анти дүрийг бид нар яаж тавих ёстой юм бэ гэдэг ингээд дөрүүдээ ингээд ботсон чинь жинхэнэ гол гоё тийм хорын үндэс байх ёстой байсан байхгүй. Тэгэхээр нэг ясандаа Загламан Сэцгийн Вита Корлеоны хизээж бодож байгаа зүйлээ хэнд ч битгий хэлээ гэдэг нэг үг үүдэн штэ. Энэ үг чинь ингээд 3 анги бүтэн ноёрхдаг үстэй. Тийм штэ. Тэ. Яг тэрэн шиг ингээд доржиг нэг тиймэрхүү амар чухал дүр байгаад энэ хин бэ гэж бодож байгаад би дамжаахыг авъя да гэж бодохгүй. Тэгээ анх уулзлаа маань хоёр. Гэрт нь очлоо би. Тэгсэн чинь айгуу сонин гоё ярих уу би. За наваа ингээл хөлөөс мөн толгой хүртэл гэж харснаа. За ордоо. Зохиол өглөө гэсэн чинь зохиол авснаа. За би жамлуу эргээд ярина. Гэт нэг яацгүй миний зохиолыг авч намайг явуулчихд. Тэгээ би ингэж харчаал өвгөн бид хөөш дуурч чадахгүй байгаа юм чи. Хамгийн гол нөхөр надад ингэж хэлсэн. Би 77 настай хүн шүү дээ. Да дүр чин тоглож чадах юм болоо да гэсэн байхгүй юу. Тэгэхээр би бас их тэнийг. Би авьяас итгэдэггүй байсан үе гарч ирээд байгаа байхгүй. Нүүд чи ингэж зааг ингэж гарч явангуудаа. Нэрээ энэ хүнч 77 настай юм шүү. Одоо чи ямар тэнийг юм бэ? Юу хийч вэ гэж дотроо бодохгүй. Чи юу хийч вэ гэж дотроо бодвол энэ настай хүн дими хуурцсан юм болох үү дээ. Тэгэл харчлаа. Тэгсэн чинь нөгөөдөр надлаа залгаж шүү. Батуулдаа чи хүрээд ирээ гэлдэг чинь. Тэр нь яваад ицсэн чинь царай нэг гоё шингэрсэн байдаг хөөхгүй. Яа доо гэж ярьдаг хүн шүү дээ. Тэгсэн чинь миний хөө цай ах нь ингээ уурийнхаа учраас ийм цай чамд нь штэ. Ингээд нөө амар тос даацсан. Тасарсан баруун аймгийн цай өгөхгүй юу. Би өөрөө ийм цайг чи уугаад өссөн хүүхэд юм чи. Би чинь баяд ээжийн тостой цайг уугаад өссөн хүүхэд юм чи. Яг гэрийнхээ цайг ууж байгаа юм шиг санагдаад. Би тавьчихгүй юу. Тэгсэн чинь заахан чиний зохиолыг уншлаа. Ийм үг хэллгүүдээ би өөрийнхөө үг хэллгүүдээр ийм болохлоо. Чиний зарим нэг хэллгүүдийг чи ийм болохлоо. Ямар уу гэд надад ийм улаан цоохор зохиол өгсөн байхгүй. Нэг ясандаа миний бичгийн хэлбэрийг ярианы хэлбэр рүү шилжүүлсэн байсан. Тэнгүүд миний хайр уршгүй ямар гоё юм бэ. Тэнгүүд за би ийм болцсон хоёр тэгвэл би сүүл дандаа барууны кинонууд тоглолцсон. Дандаа барууны кинонууд тоглолцсон учраас нохоо орон хаадаг тийм болохоор би жоохон барууны шаардлага тавина. Тэр би яг ийм зарчмаар л ажиллах хүсэж байна. 3 тэгвэл би тедэн дөрөвний төлбөртэй ажиллана.
хөгшнийгөө соёлд авч явна. Шууд зөвшөөрдөг байх ш. Ямар ч асуудал. Тийм те хажууд нөхөрлийнхаа зөвшөөр энэ төргээ зөвшөөрөд. Тэгэл ингээд би дамжаахтай бол бид нэг ч дийл хийв. Бүх юм энэ. Окей. Тэгээд ингээд явсан. За ингээд хамтраад ажиллаа. Хамтраад ажиллахаар болсон чинь дамжаахын эхний зурагч нөгөө голын ирэг дээрх тарууны боодны хэсэг гоё. Тэгэл ингээд хийжсэн чинь амар гоё. Тэр бид нэр яг тэрийг ярьч болох бах та тий одоо төмрөөх амраа надад гомдохгүй л хөтэй. Нөө бодог хэлүүлээд голын ирэг дээр. Тэгсэн чинь төмрөөх ч үржсэн чи нэг жоохон дойроохон хийгээд хийч гэдэг. Амраагаа жоохон инхэхгүй юу. Тэгсэн чинь амраа заа гингүүтээ манай нөгөө туслах хоёр дүр энэ хоёр залуутай бодгоо ингээд хийгээл ингээд байгаад бид нар голын ирэг дээр жоохон PB шарга маягтай төмрөөхтэй жоохон пан яриад сууж байхгүй юу. Тэгсэн чинь машин өрөөд ирлээ. Дамжаах өрөөд ирлээ. Тэгсэн чинь нөө ах маань шууд хүүхд болчихдог. Цагж гүйчихэд өнсөж мөсвүлээд алт гингүүд амраагаа өгсөн. Өөрөө хийж мэйгээл боодгоо. Тэгээд ингэсэн чинь энэ гурав ч бас их сони юм байна. Шашин нэгттэй гурав юм биш. Тэ. Яг нэг шашны гурван хүн юм биш тэ. Одоо нэг юу юм бэ? Одоо итгэгч нар тэ. Гүү лүү. Өвөө бол яг хуу юу боддсон шүү дээ. Гэтэ нөгөө бас христийг бас юу гүйсгдэг. Тэгээд нөө манай амраа төмрөө ах маань шууд амраагаа хөөж явуулгууд өөрөө ингэж хийж мэйгээд ингээ айгуу гоё болоо явчихгүй. За ингээд явлаа. Тэгсэн чинь ахаад дамжаах надад ахаад нэг гоё сюрприз өрсөн. Яагаад тэгэхээр чи би чинь дөнгөж 1 жилийн хугацаанд л кино хийгээл явж байгаа давар шүү дээ. Туршлагын хувьд бол айгуу нэмгэн. Тэгсэн чинь надад нөгөө дүрийн дэвтрээ гаргаж ирдэг байхгүй. Дүрийн дэвтэр гэхэр чи миний нөгөө хевлээд өгсөн зохиолыг ийм нэмгэн дэвтэр дээр хуулан бичлэг хийгээд тэрийгэ ийм 12 хуудастай дэвтрийг дундуур нь ингэж хайчилж хагаад тэр дотор багтаагаар бичсэн байдаг байхгүй. Зохиолыг амар жижиг үсгээр ингэ багтаагаар бичсэн. Дүрийн дэвтэр. Дүрийн дэвтэр гэдэг чи энэ юм бэ штэ гэж би ойлгож байна. Өөрөө мэрэгжлийн сургуулийн төгссөн ирнэ штэ. Тэгсэн чинь дамжаах минь тэрийгээр ингээл тавхиад гоё шний чигчиндээ бүгж зүтсэн. Ротмасуудыг тий. Ротмас зугаа тэгэл. Хинч тэр хүн дээр очихгүй. Ингээл голын иргээр ганцаараа ингээд нарлаа л. Тэгж жагаад нөө декрас бэлэн болцсон. За дуудаад авчираад ингэсэн чинь ингэж ширэнгүүтээ ингээд нүдэ байнад ингээд дээш хараад унтаад твчихгүй. Тэгсэн чинь яг ингээд нэг бие авч явж байгаа байдлыг ингээд харсан чинь миний даалт ухамсарт болтоо наан төгшин чинь барах юм болов. Дахиад нэг нь читгэрийн үгээ хэлчихгүй. Дахиад дотор сонирн бол энэ одоо яг нэг насын сонсоо сонирн болоод байгаа юм чинь. Тэгээд яг ингээд бүх юм бэлэн болоод ингэсэн чинь манай оператор ингээд дамжаах ингээд унтаалах гэсэн чинь дамжаагаа эхлэх үү гэсэн чинь унтсан чинь эхэл гэлтэхгүй юу. Тэгээд эцээ дид пат гэдэг клапер цохоод ихсэн чинь явлаа гэсэн чинь за гişнээр сайхан за шууд сэрээд эхэлчихдэг байхгүй. Нэрээ тэг сэрээд эхэлсэн. Тэгээ ингээд бид нар ингээд кино үзэж байгаа юм шиг ингээд бүгдээ ингээд хөөхөн өвдгөн дээр гар мараа тавьчихсан зарим нь ингэж бохирд сууж муугаад өвдгөө тэрсэн ийм саран хэлбэртэй тойрог үүсгэх нөө телешк маань ингэж хагас тойрог ирж байгаа учраас тийм болдог байхгүй. Тэгээ явсан чинь нэг дубль нэг ясандаа 4 минутын сценыг нэг дубль явчихдаг байхгүй. Нэг ширхэгч одоо алдалгүйгээр гэсэн. Тэгээд шууд кат авлаа гэд болдгоо. Тэгэхээр нь би за уг нь намайг хуурчлаа даа гэж дотор бодохгүй. За энэ яг намайг хуурчлаа. Юмыг яаж мэдгүй ахаад нэгийг авнаа. Эхний дублийг баталчаад байгаа юм чи би яах юм бэ? Тэгэхээр за дамжаахаа юмыг яаж мэдгүй ахаад нэг авнаа гэсэн чи ахаад нэг авсан чи бүр инээдэнтэй. Ахаад хөдөлжсэн чи манай оператор надлаа ингээд нэг гархилсан нүдэр ингээд сонирн болоод нүдэн бүлтгэн зогсох уу гэдэгхгүй юу. Тэр би яасан гэдгсэн чинь сая
алдчихлаа гэдэг. Оператор телевизэн дээр алдчихгүй. Тэгэхээр нь би за дамжаахаа зогсороо ахад нэг авъя гэл тэгэнгүүт телевизэн минь талдаа иржсэн буцлаа. Тэр хооронд нөгөө нэг операторын мань дээр явж байгаа царай. Суудал дээрээс өсөж босч гүйж очиод жүжигнийхээ өмнөөч дамжаахаа бид нар сая жоох удчихуу гэдэггүй юу. Эхлээд урд аваачлаараа дамжаахаа уушлаараа бид нар жоох удчихуу гэдэг тийм сайн жүжигийн юм явчихгүй юу. Одоо нэгэсэндээ бохир үгээр бол пал. Балганаа явчихгүй. Тэгсэн чинь дамжаах удад тусмаа гимгүү штэ минийхөө гэдэг чихгүй. Ингээд удад тусмаа гимгүү штэ минийхөө гэдэг үгнээс болоод манай группийн бүх одоо бие баригдал тавирсан байхгүй. За одоо хэдүүлээ зүгээр яарахгүй гоё киногаа хий. Тэгээд киногаа хийлээ. Энэ цагаас хойш манай тэр групп ингээд бүгд ингээд амар гоё болцсон. Амар жаргалтай болсон. Маш жаргалтай болсон. Тэр натар үнэхээр гоё болсон. Тэгэл ингээд дамжаахын ингээд юмнуудыг явуулаа, үзлээ, ингээд хийлээ. Тэгэл ямар ч асуудал болсон. Энэ бол өөрөө манай киноны гол логлайн. Яг дорж юу гişүүний ярьж байгаа мөнхөг шүрвтж байгаа шүрвтний яриа бол хам сэдвийн нэг хэсэг. Нөгөө нэг алчин гой тамхи байна уу гэд нэг ингээд тамхилаад суудаг штэ. Энэ ихний хам сэдв. Дараагийн хам сэдв тийм ээ. Төгсгөл дээр нь яг тайл ахаал ингээд 3 логлайн дээр нь нөхөр ингэж орж ирдэг. Энэ дорж гişүүний одоо дүр. Тэгээ яг буурлахын эцсийн одоо дүр байхгүй. Яг бүтээсэн дүр. Яг тэрний өмнө бол тэрний дараа нөө би чамд хайртай хоёр тоглосон л да. Тэр бол тэгтээ би чамд хайртай гэвэл кино бол өмнө бүтээсэн дүр учраас би одоо тэр нэг тийм өндөр акцент өгөхгүй. Харин яг жүжигчний карьерийнх нь сүүлийн яг бүтээсэн дүр нь байхгүй юу. Тэгээ тэр нь болохоор тэр ахыг ингээ ярихаар гоё байхад. Полын гэрэгийн төгсгөл төр нөгөө монголчууд ч нэгэндээ хайртай байх хэвээр нэгнээ хайрлах хэвээр бидтэй мэдтэй гэл нэг хэлдэж штэ. Тэгээ нэг амар сайн хүн шиг ингэж ярьдаг те. Тэр нь амар зөвөнтэй тэр дорж гişүүний нөгөө төгсгөл юу гэдэг штэ. Бид нар ч монголчууд бидтэй мэдтэй гэл тэр нэг амар ухаантай үг хэлээ те. Яг гол нөгөө юу нь одоо өөрөө байгаад байгаа штэ те. Яг энэ зүр надад өстө гайгавья хоёулангийн лавжсан л кино л да. Одоо олон ч хүн бидний талд зогссон, олон ч хүн бас бидэрт дургу болсон. Тийм хөл кино. Зэмдүүлсэн шүү дээ. Нийслүүлж мэслүүлээд. Тийм тухай кино хэлээч юм ээ. Тухайд чи яг тиймэрхүү кино байгаагүй байхгүй юу? Яг бүр ингээ хүмүүсийг нэг юм сэрээсэн кино болсон баг. Тэгэл ерөөсө хүн болгон үзэл ерөөсө ингээл нэг хэсэг юм болсон шүү дээ, тий. Ерөөсө ийм одоо хүмүүс монголчууд одоо тэнэг биш болсон. Энэ киногоор бол одоо яг монголчуудыг тэнэг биш болсон шүү гэж одоо найруулагчийн шийдэл байна гэж тэгсэн тий. Зарим нь бол нэлийн бас арай дэндүү зөрөгтэй хийчлээ гэдэг шиг байсан шүү тий. Яа одоо тэгээд хөрх юм бас олон жил өнгөртлөө л дөө. Одоо категори нь арай өөр тал руу шилжиж байгаа л да. Миний зарим кинонууд яалч нэг өөр категори руу шилжиж орж ирж байна. Боолын гэрээ кинон дээрээс ер нь амраач жүжигчнийг би гарч ирсэн гэж боддоо шүү дээ. Яг одоо өмнө нь бол тавилан энтергээл байсан л та. Гэхдээ яг боолын гэрээ дээрээс бол яг одоогийн энэ экшн амраа гэдэг жүжигчин гарч ирсэн байхгүй. Тэрийг одоо тэр хүн өөр дүгнэх баха. Боол одоо Чомблин болт гэдэг одоо дүрийг бол анх боолын гэрээ дээрээс харж илаа. Ер нь бол яг энэ кастингийн хувьд бол хүрлэх амар гоё шийдсэн. Ягаад тэгэхээр хүрлэх маань болтой юу гэсэн чи хоёлоо зоргогийн дүр тэнийг сонгох бай гэлтэхгүй. Тэгээ би бол зоргоо тэнийг сонгох бай гээл бодоо суугаар толгоонд юм орж ирдэг. Тэгээ сайн юм. Камертоны медиа санал тавил яах вэ? Тийм үү. Камертоны медиа санал тавил бит хоёрыг машин дээр ингээд суужсэн чи медиа машинаас буугаад исэн чи нэг том цүнх хөрсөн брюктэй цагаан срочтой доороо нэг юм гоё пүүзтэй. Тэнгүүт нь би шууд цүнхийг хараад срочгийг хараад өмдийг харангуут. Энэ барилга барьж байгаа хүн байна. Наа чинь тоглохгүй. Шууд машин дээр хэлчихгүй. Ягаад тэр үед нөө барилгын менежерүүд энэ барилга хийдэг хүмүүс чинь яг тиймэрхүү нөө ажилдаа амархан гэдэг юм хувцастай явдаг байсан байхгүй. Тэгээд нэг
түмэн зураг төсөл ингээ барьсан те. Тэгээд ингээд медиад ингээд ийм кино хичээн ингээд ээж яах вэ гэд ингээ ярихгүй гэсэн. Мэдэж амар боловсон шүү дээ. Сайхан санал байна. Тэт гоё байна. Гэтэ бүтггүй хаа. Нэ за одоо мэдээ бодлоо. За одоо хэнийг хоёлаа ингэжсэн чи гинт хүрдлээ хахад нэмэргэн санаарш. Өөш нөө намаг амраа гэдгээр. Тэгээд нэр үед нөө намаг амраа гэдэг гээ явуулчихсан. Тэр чинь нөгөө нэг архины реклам байсан шүү дээ тий. Хамгийн анхны намаг амраа. Тэгээд амраа найз нэрээ байж болно шүү дээ. Тэгэл амраагаа авсан. Тэгээ амрааг авцсан юм чинь. За ийм гоё залуу авчлаа. Бид нар ч багын найзууд л та нэр нэг нэрээр нь дууддаг, хочоор нь дууддаг найзууд. За амрааг авчлаа. За одоо амраа авцсан юм чи өөр хэм байх вэ? За нэг ёсондоо ансамблын зөв бүрдүүлэх хэрэгтэй. Энийг те кастингийн ансамбл гоё байх. За амраа авцсан юм чи амраагаас дутгааргүй ансамблны залуу байх хэрэгтэй. Тэнгүүт миний бас оюутан цагийн л найз болтоо маань. За болтоо. Ягаад тэр энэ Чамплин болд бид хоёр ч аягүй сонин л та. Би дэд курс нь амраад юу болдоо дод курс нь. Тэгээ өнгөтэй ингээл миний янз бүрийн ажил дээр манай ингээ болдоо орж өгдөг гэсэн бохгүй. За болдог авч. За ийм хоёр кул залуудаа болчлоо. Одоо яах вэ? Бас кул эмхтэй авахгүй болохгүй. Одоо энэ наад хоёр чинь чирэгдэггүй л гоё хөвнүүд авахгүй бол бас тийг над чиг юм авчиж жоохон тийм штэ. Тэгэл явахгүй юу нөгөөдөл чи. Тэгээ явлаа. Тэгсэн чинь тохироо гэж тохирол юм да. Пүүжи отгоо хоёр маань продакшнаас гараад жилүүд ур бүтээлж болчлоо. Тэ? Жилүүд ур бүтээлж болчлоо. За ингээд бид нар юу яаж байгаа? Дөрөв дүртэй болчлоо. За одоо үүн дээр таарсан гоё шигтгэнүүд хаанаас олох ёстой вэ гээл тий өнгөтэй. Гоё дүрүүд хаанаас олох ёстой вэ энэ өнгөтэй. Цэнгэлмэн байгаа юм чи. За цэнгэл. Тэгэл ингээл ийм гоё юмнууд дээр чинь одоо нэг ясандаа ансамбл маань амар гоё болчиход байна. Одоо яг нэг гоё натурал юм хэрэгтэй байхын тулд дамжаах хэл ирж байгаа байхгүй юу. Ингээл баатаргүй байх энэ төр гэл ингээл юмнууд нь болоод ансамблын үед бол амар азтай байсан. Амар азтай байсан. Нэрээ яг кастинг бол зүгээр мөрөөдөл юм баг заа. Тэгээ Төмөр Баатаргүй. Тэгээ Баатархуу жүжигчин Баатархууг чинь бид нар тухайн үед бол хошин шогийн л хүн гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхээр эсрэг дүрээр хараад ирж байгаа байхгүй. Тэгээ Цэнгэл за тэр нэг золбоо гэд мондөг залуу байсан тий. Золбоо байлаа тий нас орчдөг. Манай хүдэр гэдэг лөө. А золбоо гэдэг чинь дүрийнх нь нэр. Үгүй хүдрээ гэдэг нэг юу яадаг нэг кинонд тоглоулъя л та гэдэг үү. Тий. Сайн амьдрал мэн дээр зодуулж хэлдэг шүү дээ тий. Тий. Зоригтой. Зоригт лөө. Энэ хүдэр гэдэг дүүмэн л дээ өөр юм зал. Манай киноны Полин гэрээ киноны зургийн дарга байхгүй. Тэр залуу хийгээд их багаараа бурхан болсон. Харин тий. За манай подкастын ерөнхий ивент төгчээр 21 жилийн түүхтэй Мөнх даатгал компани маань хамтран ажиллаж байна. За тэгээд Мөнх даатгал компани маань бол 11 хэлбэрийн 46 нэр төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг бол даатгуулагчдаа хүргэж ажилладаг байгаа. За мөн одоо хамгийн сүүлд 20 жилийнхаа агаар cyber insurance буюу кибер эрсдлийн даатгалыг шинээр зах зээлд нэвтрүүлсэн байна. За ерөөхдөө бол нөө жүжигчдийн хоорондын химистри буюу нөө хоорондын цогцлогоо гэж байдаг шүү дээ. За одоо жишээлбэл гоёлын даашинз дээр пүрэв сүрэн одоо хоёр бидний дод ингээ ерөөхдөө маш сайн цогцсон харагддаг байхгүй юу? Тэг ерөнхийдөө бол моторын арт өөр байсан уу? Үгүй. Энэ ингэж нэг тэгвэл гоёлын даашинз гэдэг кино бол өөрөө Америк кино. Can't Buy Me Love гэдэг нэртэй 1987 оны кино байхгүй юу? Майкл Спидинг хэмлээ. Нэр зохиолч. Энэ Beatles-ийн Can't Buy Me Love гэдэг нэртэй кино. Энийг би өөрөө 1-2 дугаар ангид байхдаа үзсэн орс хэл дээр. Ямар гоё ах вэ? Ямар гоё охин бэ энэ гэл бодсон байхгүй юу? Энэ нөгөө формулагийн нисгч штэ гол дүр нь залуу. Эмхтэн болохоор сайн жүжигч анхны нөгөө карьер юу бикини гарыг хэлжсэн дэмрүү хоёр жүжигч юм байхгүй. Тэгээ энэ хоёрыг ингэж үзээд ерөөс толгоноос гардаггүй байсан байхгүй. Ийм гоё. Тэгээ байж байгаа дараа нь
нөгөө нэг хиний нөгөө одоо энэ хар ярьсан жүжиг дээр бас нэг хийсэн юм 2003 онд. Тэ. Тэгээ ерөөс санаас гарахгүй. Тэгээ би энэ гоёлын Dyson гэдэг нэртэй кино хийвэл ер нь яасан гэдэг Эрмек хийгээд утгагүй юу. Тэгээ ер нь бол яг үндсэн цөм нь бол хайр дурлалыг худалдаж авч болохгүй гэдэг гол сүжэт байхгүй юу. Тэгээ өнгөтэй нэвтрэн гарах үйлдэл нь болохоор Dyson. Эхний 87 оных дээр нь болохоор ихчийнх нь хослол. 2003 оных дээр нь болохоор машин. Тэгэнгүүтээ иймэрхүү юм байсан болохоор тэгээ дээрэс нь яагаад заавал ухаалаг залуучууд тэ хойно үрдэх ёстой юм бэ? Заавал ягаар ингэж томоотой охтууд ингэж бай залууд дурлах ёстой юм бэ? Гэдэг үүднээс жоо номын залуучуудынхаа талд орсон байхгүй юу? Тэгээ нөө историк нь яагаад охтууд яагаад ухаалаг залууд дуртай байдаг гэж ингээд явдаа шүү дээ. Триллер дээр нь. Тэгэхээр иймэрхүү үүднээс ингэж бодоод хийсэн. Тэгээд ансамблийн хувьд болохоор ингэ. Ер нь бол ансамблийг бол бид нар найрлах зүтлээс нь ингэж хардیں۔ Одоо би нөгөө жоохон үзэгчдэд жоохон хамааралгүй юм ярьчих вэ дээ. Зүгээр хаа. Ингээд кино бол хоол байхгүй юу? Тэр хоолыг яаж амттай болгох вэ гэдгийг бол найруулагч мэднэ. Түүний маш сайн шадар хоёр туслах. Зураглаач, зураач энэ гурван хүн хоорондоо сайхан ярьж хагаад ямар хоол хийхээ ярина. Тэр хоолны материал бол жүжигчин. Тийм ээ? Тийм болохоор жүжигчин ямар жүжигчнийг авах ёстой юм бэ гэдгийг харна. Хүнээр бодох юм бол жүжигчин бол зүрхэн. Тарих нь бол найруулагч. Нүд нь зураач, гар нь оператор. Тийм ээ? Ингээл явна. Тэгэхээр яг энэ болгоныг ингээд яахын тулд бид нар хийхин тулд одоо дүр сонголтыг аягүй сайн харах хэрэгтэй. Энэ бол ингээ харахаар чинь хүнээр болоор гармон одоо нийлнэ гэсэн үг байхгүй одоо хармони те. Тэгэхээр за пүрүс сүрэн тоглолчлоо. Тэгвэл пүрүс сүрэн чирэгдэхгүй пүрүс сүрнийгээ чирэх ёстой залуу юм байх ёстой юм байна. Тэгээ Ариунагийн дүр, Чугагийн дүр тийм бэ. Гэнгүүт за одоо энэ дотор нэг фэйсбુક дээр ангид ийм найзууд байдаг те гэдэг нэг хідэн баг мөхөр ямаа тагамаа нэг ийм антид байдэн ш тийм ээ. Энэ нэг хооронд нэг зөгцөлгүй яг тэр шиг за пүрвэ байна, за отго байна, за жижиг шар пүрвэ байна, за цингэл байна, за оргил байна, за бөөди байна. Тэргээд ингээд бүрдүүлэхээр нэг ясандаа бүх үдшдийн тайп үүсэж байгаа байхгүй. Тэгээд ингэж гаргаж ирчүүл амар эвтэйхэн болсон те. Тэгээд яг гоёлын Dyson бол бас биднэрт амар том урам өгсөн кино. Одоо нөгөө нэг хүмүүс чинь ингээл киноны үдшдийн тоомоо гэж их сайхан нэг хооронд нь уралдаад нэг гоё болоод идэв штэ. Ингээл дидооны үнцэлт энэ тэргээл одоохондоо рекордын нэвдэг бол. Тэгээд дээрэс нь эн чинь бас хөөрхөн Америкийн Billboard-ны нэг 176-д бичигдсэн кино байхгүй. Америкт нэг албан ёсоор гарч ирсэн. Тийм үү. Пүрүсрэн жижигчин одоо загвар өмсгч. Таны 3 кинон дээр миний мэдгээр тоглосон байна тий. Ер нь бол яг нөгөө хамгийн яг iconic дөрүүд нь бол яг Батуулд найруулагчийн кинон дээр гардаг байхгүй. Одоо гоёлын Dyson. Цасан охин. Тэгээд цасан охин дээр ч бас манай жүжигчин амар сайхан гардаг тий. Цасан охин киног бас одоо хулгайн кино гэж яриад идэг. Тэр ер нь үний юм уу? Би бол ягаад хулгайн тэрийг нь бол мэдэхгүй. Сүүлд ямар кино нөгөө Викторийн ревю дээр явж илөө. Юу гадаадын нэг киноны хуулбар гэдэг нэг шинэ жилийн киноны юу тавьсан байсан зэрэгцүүлээд. За тэрийг харж ирсэн үү? Үгүй. Цасан охин ч нэгт гэвэл 5 баяр болон Батуулд дотрын хийсэн зохиол. Ер нь бол би шууд л үнэл хэлээ. Цасан охин нь бол баярын хөтөлбөр байхгүй. Баярын хөтөлбөр үү? Тийм. Шинэ жилийн. Theatrical release биш юм уу те ер нь анханасаа би театрт үзчихсэн шүү дээ. Гэхдээ харин ингэсэн байхгүй. Бид нар нэг боловсрол сувг телевизийг манай амундраа бид хоёр нөө арилжааны болох гэж аваад. Тэгэд нөө боловсрол сувг телевизийн хамгийн анхны кино байхгүй. Тэгээд ингээ хийгээд ингээ явсан чинь хугацаа маань амжихгүй болоод болдог. Телевизээр гарч амждаг.
Тэгээд төсөвмэн давцсан. Жохон өндөр давцсан. За тэгвэл одоо хоёулаа энийг кино хэлбэрлэн шилжүүлье. Ингүүтээ зохиолоо янзлаад кино хэлбэрлэл орсон байхгүй. Тэгснээс үүш тэрэн дотор чинь CityNet мэд ордог үстэй. Туяаг жүжигчин туяаг тэн дээрээс бас харж исэн юм байна баг. Тэр чинь ингээ CityNet мэд ингээ орно гэдэг чинь одоо нөө дээр тэр үеийн одоо нөө баярын хөтөлбөр дээр янз бүрийн юм ордог үстэй. Рекламсаар сууршлагын юмнууд. Би ч таартай ч хоёр ч одоо нөл рекламштай хаа. Би ч таартай хоёр амар чадж байгаа юм чи яалаа. Ер нь гэтээ кинонд тэгж юм орох ч муухай юм шүү. Би бол тэрэнд бол ерөөсөө дүүцдэг. Яагаад тэгэхээр Монголын кино урлагч өөрөө өстэй амиа дэвжсэн үе байдаг байхгүй юу? Уран бүтээлчд нь тэсгээ байгаад ажилласаа гараад зарим нь бүр пленко шатааж хайлуулж иж дотроос нь түүхийд гаргаж авч маваа тийм ээ. Бүр томоосоо дээд дарганараас авахуулаад доод багчууд нь хүртэл бүгдээрээ одоо яаж хоолоо олж идээ гэсэн тиймэрхүү яг ингэ цогн унтрахаа шахсан үе байдаг байхгүй юу? Яг тэгээд цогн унтрах гад ингэж явж идэл тэрийг унтраагаагүй авч үлдсэн уран бүтээлчд байдаг. Тэгээд тэд нар чинь буцаагаад үзэгчдтэй киногоо хүргэж өхийн тулд яаж ингэ хийх юм бэ гэхээр кинонд илэгтэй арилжааны сэтгэл зүйтэй. Тиймэрхүү маркетингийн менежерүүд болон захирлуудтай Хормон хотын засгаа сүр замгүй болсон байхгүй. Олон жил биднийгээ баярлуулж яваараа нэг кино спонсорлж байгаа оронд нь эний чи Нэг хэсэг ер нь тийм болсон те кино. Инкээс үр замгүй. Одоо та нар хараад одоо хичнээн сайхан продюсеринг компаниуд бий болсон байна. Бид нар цаастай зохиолоо барьж орж ирэл гэрээ хийгээл батлагдсан байх юм бол бид нар бүтэн кинотаа л гарна гэсэн үг байхгүй. Энэ юус амар гоё жаргалтай болсон. Ингээд энэ манай энэ продюсерийн олон компаниуд байна шүү дээ. Тэд нар би л 2 3 тань ажиллаж үзсэн. Өстой сайхан юм бэл. Би бүр нэгэн дээр нь бүр зохиолоо өгöd бай энийгээр ингээ хийчих гэдгсэн чинь. Үгүй бид нар одоо танаар л хэлүүлж үзье. Та өөрөө хийчих юм биш. Тийм юм уу гэсэн нэг гайхаж байхад ингээд хийжтэй. Зохиол мохиолыг ч гэсэн амар гоё үнэлгээтэй авч мавтгүй юм л. Таны одоо хийж исэн кинонуудаас ер нь хамгийн өндөр баажтай кинонууд аль нь вэ? Стам мэдээгүй. Мөнгө талж үзэг. Кинон дээр. Мөнгө барь. Тэр тал дээр бол ер нь бол нэг оролцдоггүй байсан тийм. Дараа нь орлогоо л хурааж үздэг. Тэгснээс одоо яна тэд байна уу мэд байна уу гэдэг амар хэцүү. Тэгэх чи амар хэцүү юм билээ. Би нэг тийг кино хийгээд нэг фейлдж үзсэн. Амар хэцүү юм бэл. Бурхан өршөг гэх кино штэ. Бурхан өршөг кино нээлттэйгээд би бас театрт үзчихсэн. Бурхан өршөг киног би нөгөө IT паркын өргөө гарцсан байх үед гарсан штэ. Тэнд үзчихсэн. Тэгээд нээлттэйгээд нэг явж исэн чинь гинт улс төрийн болоод бөөн хөвлийн баг хурал морлуулаад нэг янз бүрийн болоод унсан штэ. Тэр яг ер нь яг ямар шалтгаантай юу болоод ирсэн бэ? Тухайд бас нэг жоохон ойлгоогүй байж л тээ би. Энэ нөгөө нэг Оросын сонгодгийн нэр зохиолч Антон Павлович Чехов гэдэг нэртэй юм зохиолч байгаа. Дэлхийн драматургийн хувьд бол амар том юу байхгүй юу? Одоо юу хичээл байхгүй. Энэ Чеховыг заавал үзчихиж бас нэг ганц хоёр юм амар сайн ойлгох. Энэ хүний төвшмөлийн үхэл гэдэг нэртэй өгүүлэг. Энэ өгүүлгээр бид нар эдүгээчлээд хийцэн байхгүй юу? Жохон ийм л очтой бол 2008 онд би нэг сонгуул дээр ажиллаж байгаад нэг тийм их хурлын референт залуу ингээд дарагтайгаа юм ярихаар өвдгөн чичээд байгаа ингээд анзарч байна. Яагаад байгаа юм бол гэсэн чинь ингээд өвдгөн чичээд сонирн болоод. Тэгээ би нөө ямар тийм том хурал дээр чи юм хэлдэг юм шиг гэж ингээд өнгөрцөн. Дараа нь тэгсэн чинь энэ цаас дарахаар нэг зурулчих гэдэгхгүй. Тэгээ би энэ над ямар сонин аимхай хүн бэ гэж дотор бодсон. Дараа нь төрсөн өдрөө намайг урьлаа. Амар коньяк хөрсөн. Хувийн төгөлдөр хуурч авчираа тавьчихсан. Нөө дараагаас амар баавартай. Төрсөн өдөр тэмдэглэхгүй. Тэгэхээр би чаавста энэ Чеховын төшмөлийн хөл дээр гардаг шиг нөхөр үү шүү дээ. Гэж дотроо бодоод тэгэл 8 он ингээд боддод өнгөрчихгүй юу. Тэгээд дараа нь
бас нэг том дарагтал одоо манай киног үзье гэхээр за гэд урилга өгөхгүй л үүдэнд нь суужсэн чи нэг над шиг юм бүдүүн ах уу хажууд суугаад хамаг хэлсэн цуваад ингээл яахгүй. Энэ ер нь одоо арай болохгүй маа гэл. Тэгээ ингээд төвшмөлийн үхэл гэдэг нэтэй зохиолыг би нэг ясандаа хитрхи хулчгар байна гэсэн үүднээс бодоод кино хийхээ болоод тэгээд нэг 2 компани намайг кино хийх чинь гэж дуудсан. А чи кино хийх гэж байгаа юм. Тэгээ өрөөдөр зохиол хийж үзье. Тэгээ зохиолын минь үзнэ. Шууд царай ингээд хувьсъя гэж сонир болов. Энэ киног спонсорлохгүй. 2 удаа буцахгүй юу? Тэгсэн чинь миний нөө урам хуураад готраад найзынхаа баард жоохон улаацсан сууж байхгүй. Тэгсэн чинь манай найз нар олон сайхан найз нартай л да. Орж энэ яац юм гэдэг. Бид дэмээр нас жоохон жижигхэн юм явчихгүй юу. Тэгсэн чинь нэг найз байна сүүлдээ. За одоо олон жил нөхөрлөө миний шүү. Юу яа. Хоёул одоо олон жил нөхөрлөө анхнаасаа л хамт ихэлсэн. Найз нэг киногийн спонсорлоо даа гэхгүй. Тэр нь худлаа ярьж ийн гэж бодчихгүй дотроо. Худлаа ярьж ин даа гэж маргааш нь үдээс хойш гэртээ ингээд хөвчээсэн чинь жоохон бодлогошроод нэг жоохон ухаарлын өглөө байдсан шүү дээ. Гашин юмны дараа. Тэгэл ингэсэн байжсэн чи залгаж чинь авсан чи хүшиж яач вэ? Яасан? Ажил дээр хүрээд ирж. Энэ ажил дээр нь яваад ицсэн чи. За маа хөш гоё кино хийгэр. Миний киног спонсорлсон байхгүй юу? Хой хүний спонсор. Угшил мөгшлийн ярих юм бол булан намын хүн л да. Тэгсэн чинь би наан гайхаад өө за тийм юм уу гэл ингээл баярлаад итгэж ядаад авчихгүй юу. Тэгээд киногоо гаргацсан чинь ингэж би хариуд нь ямар нэ янз бүрийн юм хэлмээр байна гэсэн чинь. Үгүй хэрэггүй гэдэг. За. Тэгэл киногоо гаргасан нөөч үзнэ. Юун золоор нэр мэрээ бичүүлээгүй юм те гэдэгхгүй. Тэгсэн чинь аваачаад нөө нэг тэр ардчлалын реквием гэдэг нэртэй сценыг хүмүүс намын сцен гэдээ ойлгосон. Нэг ясандаа үзэл бодлын чөлөөт ертөнц байхгүй байна. Энэ одоо хувь хүний чөлөөт арчлал гэж байхгүй байна гэдэг зүйлийг зарим нэг этгээдүүд нь буруу ойлгоод наад чинь намын кино байна энэ төргээ бие биенийг шүрвцээр хагаад тэгээ хаалгачдаг байхгүй. Тэгээ би нэг анх удаага юм яг манайч хүндлэг арчилсны энэргүй нийгэм шүү дээ. Нэг өсөндөө аюул чөлөөтэй хүм болгон өөрсдөө хэвлэн нийтэх хэрэгтэй. Бид нар хин нэг бүтгэнд оромжлог тийм байхад манай киног ингээд ангичингүүт нь айгүй нэрвтэл сонирн болол ингээд хаагдчихлаа штэ магчлаа штэ гэж готроо явж исэн чинь миний багш одоо манай ангийн ассистент багш Гамболд гэдэг хүн байт. Энэ хүн бас шүний яриа гэдэг нэвтэн кино хийгээд бас хаалгуулсан. 90 оны их үед. Бас жоохон хардкор л та. Тэгээд одоо ойлгооч гэл инээжлээ. Тэгээд ойлголоо л. Өдөрт нөө 4,000 хүн үздэг байсан кино маань шууд пок хаагдчихсан чинь сэтгэл санаагаар хуг явна. Тэгээд тэр кино надад амар сонир мэдрэмж төрүүлсэн. Амар олон хүн худалдаж явъя гэсэн санал тавьсан. Тэгээд би нэгэнд нь ч зараагүй. Хэрвээ би зарчих юм бол улс төрийн кино хийж гэсэн байхгүй. Тэгээд дараа нь би энэ киногоо 2012 оны 3 сард хаалгуулад 2010 оны 11 сард мөнгөн мод гэдэг шагнал авсан. Тэгээ жилийн дотор надад сонин мэдрэмж төрүүлсэн байхгүй. Тэгээ ер нь бол барих ёстой сэдв барих ёсгүй сэдв гэдэг янз бүрийн юмнууд байд юм байл. Хамаагүй дурын сэдв барьж аваад ингээ гүгээд ах юм бол бас жоо хэцүү байхгүй. Тийх бах. Тэгээ дээрэс нь хитрхи жоохон үзэл бодлоо илэрхийлсэн л кино л да ер нь бол. Тэр цасан охины хулгай энэ төр гэдгийг одоо би ахаад хэлээ санаанаас гарахгүй гинт санаанд орчлоо. Тэрийг одоо манай 5 баяр сайн ярих байх та. 5 баяр нь сайн ярих байх та. Орсон уу? Орохгүй юм шиг үлээ. Орол. 2 удаа ярин саналтайсэн наагээрээс хариучихгүй л. Цаа чинь жоохон гомдсон баха. Би нөгөө нэг ганц нэг киног нь бас амар юу яат. Тэр нь бид нар гомдохгүй. Гомддог хүмүүс байна аа. Гомддог хүмүүс бүр зөндөө байна.
За та өмнөх одоо бүтээлүүдээсээ одоо суралцсан зүйлээсээ юуг онцлмоор байна? Юуг нь онцлох юм? Одоо ямар нэгэн алдаа гаргаад тий одоо түүнээсээ суралцаад явдсан шүү дээ одоо найрлагч хүн. Тэндээсээ онцлмоор юм байвал та бидэнд гоё яриач төхөө. Нуршихаар болох хэрэгтэй. Нуршихаар болох хэрэгтэй. Үзэгчдийн нөхөж ойлгох ойлголтыг дистралын дурдаад идэний гайтай найруулга байдаг байхгүй юу? Тэгтээ дэргүү ингээд болцохоо тодорхой юмыг гэрээс нь гаргаад, левтэн суулгаа, шатаар буулгаад, замаар алхуулаад, зоёнд очиулаад ингээл ядаргаатай. Тэнгүүтээ шууд за сайн нүн найзаа сайн найзаа энэ хэрэггүй суус үгний юмнууд амар их орж ирээд тохиолдол байдаг. Энийг бол миний багш бүр надад бүр алтан зургалаа болгож загсан. Үзэгчдийн нөхөж ойлгох ойлголтыг бити дистралын дуртаарай. Кино бол монтажны урлаг. Тийм болохоор монтаж л гэд тэгээд нөгөө нэг за ойлголоо гэт ингээл эхнээс нь хийгээл явдаг байхгүй. Сүүлийн одоо Монгол кинонууд дээр төгсгөл нь айгүй ингээ гоё явж ирсэн аа. Бүр ингээ бүх юмын задлаа тайлж өгөөд ингээд нэг юм театраас гарахад ингээд яг театрын хаалгаар гараал тэр кино мартчихж байгаа байхгүй юу? Ер нь л амар жоохон дутуу ингээд нэг юм үлдээсэн зарим нэг юмтай бол ингээд бодоол яваад идэв штэ. Би бас сая таны хэлсэн баг тэрнтэй холбоотой байх л гэж бод. Төлбөрөө сайн төлөх хэрэгтэй бид нарт. Кино хийж байгаа юм чинь төлбөрөө сайн төлөх хэрэгтэй. Төлбөрөө сайн төлөх. Одоо нэг ёсонд төгсгөл бол үнэн жаргах хэрэгтэй байхгүй. Би бол нэг киног үзэл би сүүлийн үед энэ 22 оноос хойш ер нь кинон дээр айгүй их кайфтай байгаа. Айгүй их кайфтай байгаа. Монгол кинон дээр. Амар кайфтай. Үзсэн кинонд амар жаргалтай үзэж байгаа. Нэг ёсонд намайг ингээд мэрэгжлийн байр сууриас минь холдуулж үзэгчийн статуслаа авчиж өгч байгаа байхгүй юу. Тэгэхгүй болохоор чи би чи өөрөө кино урлагт 16 настайд орсон л доо. Тэгээ тэрний 16 настайгаас хойш ингээд киног энгийн үзэгчийн байр сууриас үзэх гэж жоохон байха болцсон. Ингэж хийсэн байна те, тэгж хийсэн байна те, ингэсэн байна те, тэгсэн байна те гэдэг ингэж хараад идэг болцсон байсан. Сүүлдээ нөө энэ амир урамгүй хамт үзчихсэн хүмүүс байна. Наа чи одоо техник гэдэг ингэ хэлчихэр. Энэ амир урамгүй гэдэг. Амархан харагдаж байгаа байхгүй танд тий. Тэгэхээр тиймэрхүү бол үзэгчийн байр суурь руу авчиж байгаа хэд хэдэн кино байна. Би бол тэднийг бас нэрлэмээр байна. Гоё санагдсан надад. За. Амар гоё. Би одоо жишээ нь Сингэгийнхаа худалдаж охиныг үзээд үнэхээр кайф авсан. Йоо ямар азархан кино байлаа. Ямар гоё юм бэ. Энэ одоо сентиментал драма гэдэг юм би бас жоохон шунан дурлаад байгаа байхгүй юу. Хит мэдрэг тэмцэл гэсэн. Хит мэдрэг. Худалдагч охин дээр хурц тэмцэл байдгүй. Өөртөөгөө тэмцдэг. Байхгүй гоос тээ. Юу ч байхгүй гоос. Амар хөнгөн тэгсээр 800 дип. Тэ. Тий, ер нь бол өөрийнхөө тэр нэг гол дүр охин чи ер нь бол өөртөөгөө тэмцээд нэг би бол хараад байна шүү. Тий. Тэрний дүрс тэлдэг айгүй гоё гоос тээ. Кино ч юм бол өөрөө дүрс тэлдэгний орлого байхгүй. Дүрсээр илэрхийлнэ. Ихэд яриагаар илэрхийлсэн. Би нэг асуулт асуумар санагдаад танаас. Монголын одоо яг хамгийн шилдэг одоо шилдэг гэхээсээ илүү таны хамгийн дуртай 5 найруулагчийг нэрлэвэл та хин 5-ыг нэрлэх вэ? Монголд уу? Тэг шилдэг гэж асуугаагүй шахаа. Монголд уу? Тий, таны дуртай Монголд. Балжин юм. Би нэг жигсаад хэлчих. Би Балжин найруулагчийн кинонд бол өстө жаргаж үздэг. Тэгээд хин жигж сүрэн багш. Жигждгой. Одоо би багшигаа хэлэхээр ашиг сонирхлын зөрчилтэй болох гээд байна. Миний багш бол угаасаа миний шүтээн учраас би жигсаалтанд оруулахгүй байх шүү. За. Жигждгой ингээд 3 болцсон уу? Тий. Тэгээд тийм байна.
Орчин цагийн найруулагч гэж байна. Харин би хэлэхгүй л яваад энэ одоо ингээд самраал байгаад. Манай Сингэ. Тэгээд яг намайг зүгээр одоо надад ингээд нэг шүтэгдэх ингээд лаг маг гэхээс илүү надад айгүй том рол мод болсон хүн байна. Зол баярах. Зол баярах Монгол киноны бүр лавлах товчоо тий. Тэгээ нэг талаасаа гэвэл би яг нөө бид нар чинь нэг сургуулийн төгсөгчтэй байхгүй. Гэл яаж кино хийх вэ гэдэг ингэ сонир болж идэл. Ингэж хийдэм аа миний дөө гэд хийсэн амар зөрөгтэй залуу байхгүй. Энэ 5 хүнээс бол би амар том үлгэр дуурайл авсан. Болж ах маань бол бас л ах байнт шүү дээ. Яа. Яж шиг бит хоёр нэг багш шив. Үнэхээр амар хүн шүү дээ. Үнэхээр мундаг хүн нэрэ. Балжины махын тэр тань руу нүүж явныг одоо яана. Бас таагуу кино шүү дээ. Би одоо нэг ингэж сүлийн үеж байгаа хамраас хөддөг бацаанууд асууд. Тань руу нүүж явнаас хэрүүлсэн байна. Кино гэдэг. Наа чи яар зивээс тавтаал. Юу лээ гэл ингэж бодол яваад байдаг байхгүй. Тэр хүн нэг кино хийх нь сонирм биш ээ. Энэ бол баталгаа биш байхгүй юу? Энэ бол тухайн үеийн л өгөгдөл байхгүй юу? Батлах ёстой байхгүй киногоо. Чиний кино чи киног одоо хамгийн гол нь би яагаад энэ Балжины гэдэг хүнийг ийм гоё гэж ийм мундаг гэж бодод байна. Яагаад энэ Жигд Сүрэн гэдэг хүнийг ийм мундаг гэж бодод байна вэ гэхээр дандаа арийнхаа бүтээлүүдээр баталдаг байхгүй. Тийм болохоор бидний цаг үед надтай хамт амьдарч алхаж явж байгаа хүмүүсийн дотроос би Сингээг алхадчихдаг. Яагаад тэгэхээр дандаа бүтээл болгоноор баталдаг байхгүй. Тэр нэг юм ярьчаал дэрийгээр ингэ цээжэд идлээддэг юм бол биш. Дандаа батлна. Энэ би энэ худалдаг чохныг үзээд үнэхээр кайферсан. Энэ баавга болгосон гэдгийг үзээд бурч яргасан. Йоо ямар гоё юм бэ гэл ашгүй дээ чи юм. Нэг паланаар нэг үзэгдлийг хийнэ гэж. Нэг сценийг нэг паланаар хийж байгаа. Дүүн ээжигээ санаад бархираад байна. Ах нь арга мухардаад яахаа мэдгүй илгээ дэврээд хөвтөж байна гэдэг зүйлийг яг ингээ камерын өмнө палан дээр ингээ хөө клоус ап палан дээр ингээ хөвтөд байхаар 3 дугаар мэдээллийн автоо бий дүүгийн дүү болоо ээж хизээргийн ингээ орлоод идэв юм уу. Ирэхгүй адэр чинь ирэхгүй гэд өндийсэн чинь цаатлын бүр хан дээр дүүн өвдгөөд ивэрсэн орон дээр хөвтөж идэх сууж идэх. Энэ хоёр ингээ арга мухардсан байгаа байдлыг ганцхан баланаар шийдчихэж байгаа байхгүй юу. Тэ? Тэгээд тэр нөгөө багштай ингээл цагнуулаад нуруугаа өрөөл нэг хан налтсан сууж багшин заадалд нь ширэг ингэж байж ингээд нэгхэн баланаар шийдэд байгаа байхгүй. Нэгхэн баланаар шийдэд. Тэгэхээр би энэ Япон школ ямар амар юм бэ гэж бодоод золоод үгээр болстой үнэхээр бахархсан. Тэгээ энэ манай одоо золоогоос би нэг л юм хүсэж байна. Одоо батал. Нэг кино бол ингээд энэ бол өөр асуудал. Одоо батлах хэрэгтэй байхгүй. Тийм болохоор бид нар чанга ташуур өгөх хэрэгтэй. Хаа вэ баталгаа хаа вэ гэх юм уу. Тэгэхгүй болохоор ингээд энэ хүний нас урт одоо нэг киногоор яваад илтэн шүү дээ. Дахиад юм хийх хэрэгтэй шүү дээ. Залууны хариуцлагч юм. Тиймэрхүү юм байна. За та одоо Монголын ерөөхдөө кино урлагийн ирээдүг хэрхэн харж байгаа вэ? Ерөөхдөө бол Монголын кино урлагт ямар одоо хөгжлийн шат юм хийх хүсэж байна? Ямар нэгэн зүйл. Монголын кино урлаг бол одоо сүүлийн 10 жилд бол амар сайжрах гэж би харж байгаа. Маш сайжрах гэж харж байгаа. Нэг ёсондоо манайх ч одоо 90 жил болж байгаа салбар шүү дээ. Гэтэл бид нар амар сайжрна. Гадаад руу ингээл эхнээсээ манайхан хөл тавил эхэлчихлээ шүү дээ юм байна. Одоо манай Батулга байна. Сувдын Батулга. Тэр нөгөө юу л нэг хилчинтэй киноч. Юу лээ? Яг нэг бахан солонгосуудтай хамтарсан. Сая хийсэн үү? Тийм. Өрөнтийг зөрөх зүгэл нутгийн зүглөө нэг тим кино байсан шүү. Би тэр бол надад бас гоё санагдсан.
Энэ айгуу сайн. Яагаад сайжирна гэж? Яагаад сайжирна вэ гэвэл продюсеруудын чанарын шаардлага өндөр болж байгаа байхгүй юу? Продюсерууд нь сайжирсан байна. Тэгээ продюсерууд чинь одоо ингэж ам дагга болж эхэлж байгаа байхгүй юу? Тгий наач бодлоо, наач сайн байна. Гэт нэг ясандаа Монголын урлаг өөрөө гоё болж эхэлж байгаа байхгүй юу? Зөвхөн кино гэдгээс биш. Ер нь бол Монголын урлаг айгүй гоё болж эхэлж байна. Чанартай продюсерууд олон нь бий болсноосоо болоод сайжирч байгаа. Нөгөө талаасаа гэвэл кино урлагт илэгтэй болж эхэлж байна. Бас нэг талаасаа гэвэл маш том таатай нөхцөл бий болчлоо. Яагаад гэвэл чи зүтг сайн хийх юм бол чи сайхан амьдрна гэдгийг энэ кино урлагийн дэд бүтцийн хөгжил харагдаж байгаа байхгүй юу? Монголчууд утсаараа үзэж байна мөн үү? 88 фильмсийг үү? Монголчууд зурагтаараа үзэж байна. Гараад кино театрт үзэж байна. Тэ? Компьютер дээрээсээ харж байна, тэ? Ингээд бүх юм хүссэн юмнаас кинонд хөрөнгө оруулалт хийх боломж байгаа байхгүй юу? Нэгэсэндээ мөнхний урсгал нь амар боломжтой болцсон байна. Гэтэл энэ дэр зүтгэн гэдэг чинь өөрийнх нь хичээл зүтгэлийн асуудал байхгүй юу? Тэгээд нөгөө эзэн хичээл заяа хичээнэ гэдэг үг байхгүй юу? Тэгснээс хойш одоо бас намайг одоо кино хийж явах чи биш. Нэг кино шатартай. Тэнгистэй киногоо гаргахгүй юм болж байгаа юм шиг. Тий. Тэгэл итгэхгүй байгаа бид нар кино хийсэн чи инээгээ доглодсон байхгүй. Хэдэн үзэх надад чи гэсэн 80,000 үзэх байхаа гэсэн. Инээгээд үгүй шүү дээ тийм байхгүй шүү дээ. 3,000 л хүн үзэн шүү дээ гэдээсэн. Тэгээд яг бид нар 300 гаргасан л та. 300,000 уу? Тий. Яагаад тэгэхээр тэгтээ дэргүү бид нар татар хамтлаг байсан. Аз жаргалтай bad boys гэж чинь тий. Гэл ингээл явсан байхгүй. Тэгээ тиймэрхүү юм ингээл болно. Гэтэл одоо яах ёстой юм бэ гэхлээр Монголын продюсерууд өндөр шансаатай болцсон баг. Тэгтээ тэрний чинь бүгдээрээ сайн гэсэн үг биш шүү дээ. Жижигхэн бас нэг хөөрхөн контенттэй гэж явдаг нөхдүүд бас байгаа шүү дээ. Харин тий. Тэр нөхдүүд нь удахгүй тэгэл ялгарх байлгүй дээ. Одоо үзэгчдийн боловсрол ер нь бол дээшлж байна тодорхой хэмжээнд. Тэр хүмүүс юу дуртайгаа үзэж чинь дургуугаа үзэхгүй байна тий. Тэгээд хамгийн гол нь үзэгчд киног бас боловсролын дээшлэхийн зэрэгцээ сайн муу гэдээ ялгаад ирэхээр одоо муу гэж хэлсэн киног хийж байгаа хүмүүс нь гол нь ихэнх нь хүлээн зөвшөөрөхгүй байгаад нь л да. Тийм учраас бид тэр энэ подкастыг хийж сууж байгаа байхгүй юу? Ер нь бол таны хийсэн кино ч муу шүү гэдэг ингээд яг бүр улаан нүүрэн дээр хэлэх гэж одоо зарим хүмүүсийг өөр чавчирж байна тийм. Юун дээр одоо нөө үзэгчдийн боловсрол гэдэг дээр нэг юм байгаа. Ер нь бол нэг юм ардын зүрх үүд шүү дээ. Үхэр чихрийн амт мэдэхгүй гэдэг. Тэгэхээр одоо кино болгон алт эрдэнэс амтд чихэр биш байхгүй юу? Киног бол ер нь хүн яаж үзэх ёстой юм бэ гэхээр эрдэнийн чулуу түүж байгаа мэт үзэх хэрэгтэй. Ийм том чулууны ордон дээр чи ирлээ. Аль нэгийг гоё түүж үзэх хэрэгтэй тийм үү? Тэгээ чиний эргэж хизээж олдохгүй цаг хугацааг барна шүү дээ. Тэгэхээр энэ юу вэ гэж яагаад үзмээр байна. Тэгэхгүй болоор ингээд нэг юм үзчихэд нэг хэдэн гаруудын арх уугаад хөглөж байгаа, юу яаж байгаа, иймэрхүү юмнуудыг үзчихэд тэрийг энэ урлаг юмаа гэдээ ойлгочоод гоо зүүн боловсролынхоо төвшинг өөртөө тогтоогод байгаа байхгүй. Энэ урлагийн нэг хамгийн доод зүйл чи хүний гоо зүйтэй болгож байгаа зүйл ч дээ. Тэгэхээр ингээд гоо зүүн өөрөө нэм сонирн бийж сонин юм үзчихэд тэрийгэ баярлаад ингээ өөрийнхөө зэрэг зиндаг тодорхойлоод байгаа хүмүүс өндөө байгаа. Тэгэхээр юун дээр болохоор тэрийг хөхүүлэн дэмжиж байгаа продюсерууд бол угаасаа болно. Яв. Тэгэд одоо дээрээс нэг залуу хүн бас нэг жоохон зарим хүнийг бусдыг бодвол нэг жоохон мэдлэг бодвол жоохон нэмгэн байдаг. Тэгээд нэг баялах хөөрөх зүйл нь янз бүрийн зүйл дээр аягүй их гарч ирдэг. Тэгэнгүүтээ дараа нь нэг гоё ямар нэгэн төвшөнд хүрж ирэнгүүтээ шаавс би ийм үзэж л баярлдаг байсан байлээ шүү дээ гэж боддог тохиолдолч байгаа. Тэр яг тиймэрхүү юм дээр нь хүмүүсийг хуураад идэх уран бүтээлчд бол байдаг. Энэ бол насгүй баг. Би ирээдүйн 10 жилд бол манайхан айгүй гоё болно гэж хараад байна. За, нэвтрүүлгийнхаа уламжлалт асуулт руу ороход
За Монголын бүх цаг үеийн топ 5 кино. За хамгийн муу гэж боддог боيو шийд 5 киног нэрлэвэл. Гэхдээ би та хоёр минь намайг зүгээр ойлгоорой. Би одоо та хоёрыг бас хамгаалж энэ дээр нэг өөрчилж нэг юм хийлээ. Би иймэрхүү нөхцөлтэй хэлсэн. Эхлээд зураг эхлэхээс өмнө би тэгтээ дэргөө Ахмад алтан үеийн хүмүүсийн шав учраас орчин үеийн киног хөлж ярихаас илүү бас бүх цаг үеийн ярий болох уу гэж. Яагаад тэгэхээр энэ жил чинь одоо 90 жил минь болж байгаа юм чинь би одоо яаж нөгөө багш нарыгаа ингэж болруулах юм бэ тийм биз. Миний хувьд бол Монголын ранкаараа бол жигсаах юм бол нэг номерт бол би тань руу нүүж явнаа гэдэг кино хэл. Тасарсан сентиментал драма. Маш мэдрэг амар. Яагаад гэвэл тэр нөгөө нэг хизээж ахиж төрж чадахгүй эмгэн хүүгээ алдчихад жинхэнэ амьдын там болоо явж яхад нь зовж нэг ганц хүүтэй болсон архичин ир хүүхдэд харамлаж яагаа мэдэх бэлдсэн. Яагаад гэвэл тэр эмэгний хүүн тэрний архи ууснаас болоод амиа алдсан. Ингээд зовцсон. Ийм нэг амар хэцүү шийдвэр зохих асуудал ийм проблемын дунд ингээд сонирн болцсон. Зөрчил нь хүртэл сонирн болцсон ингээл ямар ч нэг гэрт нь орж ирчээд би нэг хүүч нэг төлөв төсөлсөн юмсан. Жохон том болтоор нь ирээрээ хүүхд рүү харахаар өөрөө айгаад нөгөө юмгэн. Ягаад нөгөө ээж нэг хүүхдээ ингэж хамгаалчид харамлаад идэг. Тэгэнгүүт тэр амар архинд нэвчсэн байсан ухаангүй залууд дэндүү тасархаа мэрэгэн санаа орж ирдэг байхгүй. Гэрийг нь гадаа ингэж харж суужснаа. Эхнэр дээрээс за маргааш нүй да гэсэн чинь шийдэл имээд хүүхдээ өргүүлээгүй өөртөө имээг өргөд авчих واخхой. Тэг ингээд нөгөө Монголын нүүдэлчин ахын саахал түүний санааныг айл хүний амниг гэдэг үг нь гарч ирээд имээ нүд анин антлаа хүүтэй болчих жоох واخхой. Хүү битгий ил өшнөө олон охинтой болчих жоох واخхой тий. Ингээд энэ шийдвэр зохих асуудлыг ингээд тасархай хийцэн кино Балжны махын кино. Нөгөөх маань болохоор хоёрт өглөө кино. Өглөө кино. Яагаад гэвэл өглөө киноны гол дүрийг одоо хэдүүл ярил л да. Өглөө кино бол тэгтээ дэргүү социал үзүүлэлттэй амар Ленин таwas монстер кино байхгүй юу? Гэхдээ энэ киноны гол дүр нь хин. Хүмүүс Сүхбаатар гэдэг те. Үгүй байхгүй юу? Монгол улс. Монгол улс байхгүй юу? Яг ингээд дайн дэгдэж гаргаж ирсэн эрхчлөөнд гаргасан хувьсгалын эхний он жилүүдийг харуулж байгаа. Өглөө ямар нөгөө нэг чим тосрогоон дөрүүд штэ нөгөө нэг ямар начгаас хэм блэ ямар зарим блэ нөгөө харж байна тэр Монголын заяа гэдэг нэг төвчнүүд эхэлдэж штэ. Тэгсэн чинь нөгөө Сүхбаатар орж ирээ та юу болж байна энэ төр гэлдэж штэ юм аа. Тэгэнгүүт ингээл их тэр монголч ийм сапирцсан байжсэн ингэж босч ирнэ гэдэг ингэж харуулж байгаа байхгүй. Тэгэл ингээл нөгөө Сүхбаатар ингээл зах дээгүүр дими тинэл ингээл явж. За ах дүүний минь би амгалан лагшин донглог мас үрг тарган дотор сайхан цуцгааж байна уу гэмтэй. Ингээл ард түмнээс прогноз аваад ингээл сонсоол нөөдөл нь яриад за чи болоод гэм гэж хамшиг авгаагаа толгой дээр гаргацсан маргацсан гэдэг. Ингээл амар юм болоо л тийм ээ. Ингэж яваад тахаар тэгэнгүүтээ энэ өглөө киноны төгсгөл нь амар таун төгснө. Нөө сэлэм догмод буудуулж өгöd дуусна. Тэ. Дараа нь тэмцэлгээд 2 дуурын гарч ирдэ шин. Тэгэхээр энэ киноны хийц хэлбэр жүжигчдийн ур чадвар амар байхгүй юу? Тэр одоо нэг хавчиглуулсан ингээд юу тамирын дээр орж ирэнгүүтээ мөнгө тоолж хахаар чи нөгөө нэг язархаа шахсан 10 шар надаас аваа өстэй гэдэг ингээд шарынхаа мөнгийг нэхэд буу гаргуулж ирээл уйлж уйлал эдэргээд ингээд нэг ясанда энэ гол дүр нь бол цэвэр найруулагч байхгүй. Кинонд нэг юм 3 гол дүр гэдэг. Ер нь гол дүр хэд кинонд харагддаг гол дүр, харагддаггүй гол дүр гэж нэг 2 байдаг. Харагддаггүй амар том гол дүр бол найруулагч. Найруулагчийн шийдлүүд айгүй их гарч ирдэг. Энийг одоо хамгийн их харуулдаг нь одоо манай энэ Сингээд нар харуулдаг шүү дээ. Гинт асуултнаас нэг алим гарч ирэл буу юм болдог шүү дээ. Гээд ингээл
Тэр жигжидгоо орол тэр өглөөдөр бол амар оролцсон байхгүй. Тэ. За ингээ 3 төв чинь тийм. 2 кино. За одоо дараа нь нөө манай багшийн амьдралын ахиа. Йоо амьдралын ахиа миний бүр хамгийн дуртай кинонууд тийм нэг. Тэрийг би амьдралын ахиа кино. Амьдралын ахиа гэдэг киног манай багш хийчихэд 5 шуудаа захиа авсан сураг байт юм аа. 5 билүү 3 билүү. Тэр үе чинь нөө мэйл ирэхгүй комент бичихгүй шүү дээ. Захиагаар л дааны шуудаа дүр. Түүний 70% нь би арнаас гарлаа гэсэн. Би арнаас гарлаа. 30% нь багшийг үүсгэсэн байлээ. Алнаа. Ямар хогийн кино хийдний бэ? Яагаад энэ хогныг өхүүлт юм бэ энэ төр гэх тийм үү? Тэгээд энэ амьдралын ахиа гэдэг кино. Тэгээд амьдралын ахиа хэрвээ кино сонирхогчд маань амьдралын ахиа гэдэг киног үзснийхээ дараа манаас ингийн Лардма гэдэг киног үзчихэн дээр баг. Яагаад тэгэхээр Лардма чинь эргүүлэхээр юу лээ? Амьдрал. Гэтэл Лардмагийн анти дүр дээр гэрэлс тоглодог тийм үү? Гэрэлс ах чинь амьдралын ахиагийн хүү. Тийм ээ? Би данч гэрэлс ахын Лардмагийн дүрийн нэрийг санахгүй байна. Тэр амар хүчрхийлд өссөн нэр байд тийм үү? Хүчрхийлд өссөн хүү өөрөө супер хүчрхийлэгч болсон явж байгаа үстэй. Тийм. Тэгэхээр энэ нэг өөрөө холбоос واخгүй юу? Кроссовер. Эндээс чинь ахиад нөгөө найруулагчийн гол дүрч ороод ирж байгаа байхгүй юу? Тэ? Энийг хэрвээ хідүүлээ кайферж үзэх юм бол тэгээд харж байгаа байхгүй юу? Хүчрхийлүүлж исэн хүчрхийлүүлж. Амьдралын ахиагийн 2 дугаар ангийг хийх юм бол ингэж л хийх байсан гэж бодож байна. За. Амьдралын ахиа тийм. За одоо 4-т нь юу вэ? Бич байгаас тэ. 4-т нь юу вэ? Таньтайч юу ч гэж мэдхэр хүн биш үү? Хүн чулууны нулимс. За. Чи компьютерэл юу? Энэ бол бас амар киноштой. Хүн чулууны нулимс нэг ч дурддагж байгааг юм байна. Гэтэ бас үнэхээр амар. Энэ одоо үнэхээр жаргацсан кино. Тэ. Хилмигдүүлэлт гэж ямар амар юм бэ тэр гэдэг тэ. Төшөө чинь та би 5 дахь дээр нь одоо амар сони болох гэдэг байна. 5 дахь дээр нь одоо орчин үеийн кинонуудыг яриад үзье л да. Би бол энэ баагаа болгосон болоотой хэлэх гэдэг. Энэ гэхдээ би золоо дүүд ахиал нэг энэ үгийг бүр танахаар дамжуулж хийлээ. Нотлоороо миний дөө. Тэ ханчва. Тэ. Ханахааргүй юм шиг байлээ те. Яриаг нь үлэм байгаарай, улмал гоё юм хийгээрэй те. Тэгэхээр би энэ баагаа болгосон бас ёо ямар гоё юм бэ. Цэвэр одоо мэрэгжлийн харагдсан байхгүй. Тэр зураглаачийн дүрс тэллэгнүүд ямар гоё юм бэ. Тэ. Ямар гоё явсан юм бэ те. Иймэрхүү юмнууд ингэж би энэ нэгдийг нэг ярмаар. Юу тэр нөгөө нэг юу ямар кино гэлээ нөө тийм. Shit кино. Ах нараа өөрөө кино найруулагч болох гэж би ингэсэн байхгүй. Амьдралын савсалгаар би хотын төвөөс гэр ороод нүүсэн хүүхэд. Ээжтэйгээ хэдүүлээ. Өнөөдөр юу идэх вэ гэдэг тухай бодож явж ирсэн үе надад байдаг. Тэгээд тим дээрээс тим доош унтал минь болгосон амьдралыг буцааж татаж босгож ирсэн гол алтан түлхүүр бол кино урлаг. Тэгэхээр яг над шиг ингээд зүтгээ явж байгаа тийм уран бүтээлч залууч зөндөө байгаа. Тэгээ эднэрийг би зөөлөн буудан дээр халуун өрөөнд тамхи соронгоо уруулынхаа үзүүрээр олонний өмнө хэлж чадахгүй. Харин очиод би тухруу нисэлждэг. Наад чи муухай кино мөнгө авъя гэдэг.
Намайг одоо олон хүмүүс ахаа гэж хүндлээд кинонд урьдаг. Би эхний 2 кинон дээр нээлтэн очиж үзчихэд үүнээс хойш миний нохоо гэж юмд хэрэггүй гэж хэлээд яваад өгчдөг. Дандаа өөрөө плей дээр нь худалдаж авч үздэг. Яад юм бэ? Дүүгээ нэг эдэн цаасаар дэмжээл үзт юм өстэй. Тэгээ үзчихдэг. Тэгээ үзчихэд муухай болох юм бол очиод хэлждэг. Сайхан болох юм бол бүр алга ташаад өөрөө хамт авч явж худлаа баар маранд ордог. Тиймэрхүү юм байх нь. Тэгээ зарим хүмүүс буруу ханд аваад наваа жоохон юм үзээгүй ч боддог юм шүү. Нэг баар маранд оруулж гарна. Тиймэрхүү юм болдог. Тэгээ яг тийм болохоор би тэр 5 киног бол өөрөөсөө эхлэе. Миний кинонууд дотор хамгийн муу кино юу байдаг гэж асуух. Нэгт. Гэтэ оочлаарай. Засоохон кино за муука одоо ингээд сүүлд ингээд хүмүүс хулгайзалгийгээд ингэж юм л да. Тухайн үед би яг оюутан байсан. Би тухайн үед эргэдэг байсан охинтой очиж үзчихсэн байхгүй. Тэгээд тэр кино би одоо жүжигч Амрагийн фэн байхгүй юу. Тэр кино надад бол амар гоё байсан тухайн үед бол одоо зүгээр киног жоохон ухаж түнхөөл ингээл ирэхээр одоо ийм тим гээл тэгж байгаа хүмүүс байна л да. Яг тухайн момент дээр бол бас гоё ирсэн юм. Би муулж байгаа юм бол биш. Зүгээр жигсааж байгаа юм. Цасаа охин модод нам жил болгон тийждэг кино шүү дээ. Тийм үү? Яагаад тэгэхээр би ямар тэнэг кино хийч вэ гэж дотор бодсон байхгүй юу? Тэгсэн чинь жил болгоны 12 сард над дээр орлого орж ирдэ. Чи самано өтөрт нараас танаа кино нөшин жил гэдэг ингээд 11 сард яриад тэгээд 12 сар заавал цасаа охиноор би нэг мэдчилдэг байхгүй юу? Та хэд мэ санаж ивэл те. Монголын одоо нэг холидей кинонуудын эхлэлүүдийн нэг баг. Тийм. Бас нэг жоох уур амьсгал дээр оруулна. Ер нь бол тэр баярлаа гэсэн чинь баярлаа гэж хэлсэн чинь баярлаа. Тэрийг бүр амар санагдээ. Сохин дээрээс. Иймэрхүү би нөгөө нэг хэлэх ёстой бол гэж байхгүй юу? Хэлэх ёстой бол өөрийнхөө кинонуудыг ирэмблэе л гэж байхгүй юу? Одоо муугаас нь дэшээ. Муугаас нь доошо. Энэ нэг та энэ. За. Тэгээд тиймэрхүү юм байна. Дараа нь юу вэ? Миний нэг нутгийн зүг гэдэг кино байна. Өстө үзег юм. Энэ 23 онд хийгдсэн. Би өөрөө жоохон сэтгэл санааны үед жоохон тиймэрхүү хийсэн. Хоёрт гэвэл би өөр нэг хотод өссөн хүүхэд гинт хөдөө зорж өнөө хотод хог болж хөглөрж явахаар хөдөө хүн шиг жаргаж яваа гэдэг нэртэй нэг тийм мөрөдө тоглоомд ороод амьдралаа алдсан залууд хамаг юм алж жайдаа гэдэг автобусны буудлын дээр хоноо сууж яхад нь минийхөө чи ийм гоё залуу гэж төгсөн навчигээд арх угаад байгаа юм байна. Чи энэ хотод хог болж хөглөрж явж байгаа нэг хөдөөний сайхан хүн шиг амьдраач гэдэг хажууд нь хог шүрдсэн юм байна л да. Тэгэхээр нөө залууч тгийн ингүүтээ хөдөө гараад амьдралаа сэргээсэн. Тэгэнгүүт нь би энийгээр кино хийндэ гэж бодсоор хөдөөгийн байсгалан гэдэг нэртэй төсөл хэрэгжүүлээд хамгийн ихний киногоо энэ нутгийн зүг гэж кино хийсэн байхгүй. Тэгээ энэ дэр би болохоор яасан бэ гэхээр миний буруугаас болоод киногоо жоохон буруу зурсан. Яасан бэ гэхээр би өөрөө хөдөө очихоор би ингэдэг гэсэн. Ариука яваа нөгөө өрөөнд орё гэдэг байсан байхгүй. Нөгөө гэрт орё юм орё ойлгохгүй. Морь зэр морины зүс мүс юу ч мэдэхгүй, малын зүс юу ч мэдэхгүй. Тэгсэн ирнэ би хөдөө ахуйтай кинолууд дайраад орсон байхгүй. Тэ? Тэгээд нэг өөрийгөө жоохон баллаа хийсэн. Тэгсэн хэрнээ сүлд нь надлуу нэг залуу ярьсан нөө. Ахаа би таны киног үзсэн чи уйлчлаа гинэ. Хүн уйлуулад байх юу ч байхгүй. Яац юм гэсэн чи. Би энэ киноны төгсгөл шиг нэг сайхан сэрж үзчихсэн гэж дотроо бодлоо. Нөө нэг хотод нөө нэг амжиргаа цагаан дээр ажилладаг байсан залуу хөдөө гараад мал дээр айлын туслах малчин болоод амьдралаас сэргээс сүултээ нэг өглөө нэг бас чирэгтэй нэг ингэ сэрдэг байхгүй. Эхнэр нь ингэ цай самарцсан. Би нэг ингэ сэрж үзчихсэн гэж айгүй их боддоо штэ. Гинэ тэгээд тэрийг хараад би уйлчлаа гинэ нэг хотын залуу. Гэд ингээд ирэмтлээд явна шүү дээ. За манай хамтран ажиллагч байгууллагаар High Quality Device буюу HQD Vape хамтран ажиллаж байна. За тэгээд тус vape нь бол 20,000, 10,000, 5,500
төрөл бүрийн сорилттойгоос гадна 5 төрлийн амттайгаар Монголын одоо бүх сүлжээ дэлгүүрүүдээр зарагдаж байна. За тэгээд та бүхэн доор гарч байгаа HQD Tech Mongolia вебсайтнаас одоо VP захиалан хүргүүлж авах боломжтой. За манай подкаст ерөнхийдөө дуусах тийшээ хандж байна. За тэгээд өнөөдрийн манай подкастын ивент итгэгчээр одоо бид нар бол мөнх татвал компани байна да. Тэгээ манай мөнх татвал бол хамгийн анхны ивент итгэгч байгаа. За тэгээд манай бас дараагийн ивент итгэгч бол 88 Films OTT платформ байна. За тэгээд танд түрүүн өгсөн high quality device vape байна. За тэгээд мөн одоо өнөөдөр танд зориулж хийсэн Pastry by Arigun гэдэг ийм кейкний компани байгаа. За тэгээд манай гэрлүг бууцхан байна. За гэрлүг бууц гэснээр танд одоо бэлгээ өгье. За манай гэрлүг бууц бол миний хамгийн дуртай хэсэг. Өнөөдөр би таныг Загдын Батуулд найруулагч орж ирнэ гэсэн чинь хамгийн шин тусгайлж гаргасан нэг юм бүтээгдэхүүн байгаа юм билээ. За тэгээд дотроос нь гаргаа үзүүлчихье. Юу гэлээ нөгөө үхрийн гуйны тэгээд ямар ч өөхгүй тийм бууз шинээр брэнд гаргасан гэсэн. Үхрийн гуйны махта бууз гинэ. За баярлаа. Энийг за тэгээд энэ дотор котлет, дэвтэл, бууз, баян шиг миний мэдхийн бас баахан юм байдээ. Энийг та бас гэр бүлийнхээ хүмүүстэйгээ ингээд идэрээ яхаа. За баярлаа. Их хүн юм байт юм аа. Тий. Энэ саяхан шинээр гаргасан бууз нь бол шинээр гарч брэнд нэг гэсэн шиг. Баярлаа. Үеийн чам юм үү? Тий яхаа. Дандаа одоо нэг хөлдөөсөн. Бас л манай анхнаасаа хамтарч одоо манай зочдод бэлгээ өгж байгаа юм компани байгаа. Гэрлүү бууз гэдэг брэнд байгаа. За дараа нь бол манайхтай хамтран ажиллагч Pastry by Arigun гэдэг юм торт хийсэн байгаа тань зориулах. За баярлаа. Түрүүн эхэлж байхад би нэг диско идсэн шүү дээ. Тэрээс гоё юмтай. За тэгээд манай Pastry by Arigun гэдэг юм тарт байгаа. За энэ бэлэг болохоор ахаа сая нөгөө нэг vape-ний компаниас танд ингээд юу өгч байгаа. Vape-ний цуглуулга байгаа дотроо. Тэгээд ерөнхийдөө та татдаг бол татдаггүй бол таньдаг хүндээ бэлэглээрээ. Тэгээ бид хэд бол шууд татаарай гэж өгдөг юм ерөөсөө. Окей. За баярлалаа. За. За дараагийн бэлгэн байна. Оо. Юу вэ? Би чи булуулж байгаа юм шүү. Булнаа. За дараагийн бэлгэн болохоор манайхыг ивент гэж 88 Films Mongolia-аас юм гарын бэлэг явуулсан байна. За баярлалаа. Тий, манай 88 Films-ийн хамтарч ажилладаг байгууллагын одоо бэлгэнүүдийн дээж гэсэн. Хөөрхөн юм гоё даавн тормортой, эко. Энэ их гоё шүү. За тэгээд одоо бид нар бол подкастынхаа хамгийн одоо хаалтын үгийг зочиндоо үлдээдэг. Тий. Богинохоо хэлж болно шүү дээ. Та өөрөө л ер нь бол Монголын кино урлаг гэхээс илүү дэлхийн кино урлаг бол энэ ертөнцийн хамгийн том нийлмэл урлаг. Зураггүй кино, хөгжимгүй кино, бүжиггүй кино, жүжиггүй кино гэсэн юм ерөөсөй байдгүй. Кино урлаг бол одоо өөрөө хамгийн том нийлмэл урлаг. Тэгээ энэ нийлмэл урлагийн одоо чиг замыг нааш нь үзэгчтэй зөв залж шийдүүлж явж байгаа нэвтрүүлэг энэ подкастт орсондоо би маш их баяртай байна. Та бүхэн маш их баярлалаа. Тэгэд миний хамгийн их хайрлаж явдаг хүмүүс энэ үзэгчд юм аа. Энэ үзэгчд маань өөртөө маш сайхан мэрэгэн оюун ухаантай байгаасай. Та бүх маань ингээд эрдэнийн жилүү түүж байгаа мэд өөртөө оюун ухаан сэтгэл зүрхийг сайхан киногоор дүүргээсэй гэдгийг би хүсэж байна. Жаахан хэд нэг дарк аимшиг кино ч юм уу айлсвал нэг тийм эротик кино жижигхэн садар самуун тийм ээ тачаал бас нэг бүтэхгүй хоёрын хооронд гурван дунд алиам харсан зүйлэр өөрийнхөө хайрын цагийг бити өрөөрэй гэж би та бүхнээс хүсмээр байна. Тэгэд энэ гоо зүүн боловсролыг олгож байгаа урлагийн гоо зүүн боловсролыг олгож байгаа дүүнэртээ маш их баярлалаа. Амжилт хүсье. Тэгээд өшөө сайн давхад өгөр. Баярлалаа. За баярлалаа. За тэгээд өнөөдрийн манай подкастын зочноор боолын гэрээ, гоёлын даашинз, за сайн уу амьдрал минь, аз жаргалтай bad boy гэдэг одоо бидний маш олон дуртай кинонуудыг найруулсан Загдын Батуулд найруулагч маань оролцлоо. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баярлалаа.
Хей, нэрээ манайхтай хамтарч ажиллахаа хүсвэл доорх дугаартай холбогдоорой.